За сайн байцгаана уу? Бадмай Шанел маань тавтай морил. Өнөөдөр удаан хугацааны дараа Шанелда дахин шинэ дугаарыг оруулж байгаадаа баяртай байна. Урилга маань хүлээж авч хөрөлцөн ирсэн ээгийн сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгээд бас Шанелийн маань өчигд та өөрийгөө тавчхан танилцуулаач гэж хүсэж байна. За миний зөвөнд урьж оролцуулж аваад баярлалаа. Тийм намайг Инхтуя гэдэг. Тийм ээги гэж дууддаг. Тэгээд яг сэтгэл зүйн зөвлөгчөөр сураад тэгээд ажиллаж байгаа тийм хүн байна. Таны талаар бас ер нь айгүйх сонссон. Тэгээд энэ уулзалтыг маш олон сар өдөр хүлээгээд өнөөдөр тэгээд бас ингээд би биеэрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд сэтгэл зүйч мэрэгжил бол ингээд айгүйх олон ингээд хүмүүстэй ажилдаг. Тэгээд тийм мэрэгжил учраас ингээд зарим хүмүүс ингээд сэтгэл зүйч хүн өөрөө ингээд сэтгэл зүйн асуудалтай байдаг ч юм уу. Тийм гэж боддгоо штэ тэ өөрсдөө угаасаа тэрнгүүр ажилтсан юм чинь тэ. Гэтэл яг талбар дээр сэтгэл зүйн зөвлөгөөх талбар дээр бас сэтгэл зүйч өөрөө бол ингээ хамгийн том зэвсэг нь шүү дээ тий. Тэгээд хоёулаа өнөөдрийнхөө дугаарыг бас өөрсдийнхөө дээр сториноос эхлэе гэж бодож байна. Тэгээд та хэрхэн яг сэтгэл судлалыг сэтгэл зүйг сонирхож хэлсэн бэ? Таны эдгэрлийн түүхийг бид нартай бас гоё хуваалцаач гэж хүсэж байна. Окей. Яаж сэтгэл зүйр орсон бэ? Ер нь багасаа сонирхолтой байсан байлээ л. Тэгээ буцсан чинь би нэг 10 дугаар ангийнхаа үед юм уу их сургууль орохынхаа өмнө нэг уг нь бодож үтсэн юм шиггүй лээ. Тэгээ тэр үедээ ботхдоо тухайн үед надад байсан мэдээллээр би айгүйх тийм их одоо яг онлууд их үздэг юм байна. Айгүйх он судлаад тэгэх юм байна гэж ботсон чинь надад ер нь айгүйх хэцүү санагдсан байхгүй юу. Тэгээ тэр болохныг ер нь мэдхгүй ингээд тэр онлуудыг тухайн үед ингээд нэг сонирхож явахад их л тийм гүн ингээ санагдчихсэн. Тэгэл айгүйх юм баа. Тэгээд энэ яг миний хүсэж байгаа зүйл биш байна гэж бодоод орхиод тэгээд би чинь сөглөгч энтрэл сурж яваад тэгээд Швейцарт амьдарч агаад тийм санаандгүй байдаг гэх юм уу. Анх яг одоо сурсан сургууль дээрээ би бүр анх бол зүгээр яг найзуудтайгаа яг Christmas-тэй шинэ жилийг тэмдэглэх гээд амраад очсон. Тэг манай сургуулийн байран дээр угаасаа юм зочид хүлээж авдаг хэсэг байдаг хгүй. Тэнд нь зүгээр бид нэр баяр тэмдэглэх гээл очиод байжсэн чинь манай сургуулийн захирал яг тэнд байж таараад тэгээ суугаа ирсэн чинь манай сургуулийн сургууль тэг консулинг буюу сэтгэл зүйн зөвлөгч бэлддэг ийм сургууль байгаа гээд тэгээ яриад сууж исэн чи яг тэр сургалтын програм надад аягүй таалагдсан байхгүй юу. Тэгээ яасан гэсэн чинь зөвхөн онол гэхээс илүү аягүй практикл хосуулсан. Тэгээд яг аягүй анхаарал татсан зүйл нь манай захиралтай ч гэсэн байхгүй. Манай хөтөлбөр эхлээл ер нь эхлэхээс эхлээд яг өөр дөр ихтэй ажиллаж эхэлдэг. Тэгээ өөрийнхөө ингээд сэтгэл зүйн юм дээр ажиллаж агаад тэгээд ер нь цаашаа ингээд ер нь онолтой ингээд олон юмнууд үзээ тэрийгээ дахиад шууд практик буюу яг ингээд хүн дээр ажиллана гэсэн үг байхгүй. Тэгээ яг тэр сургалтын хөтөлбөр нь надад амар таалагдсан байхгүй. Тэгэл энэ л мөн байна. Нөгөө нэг амар олон жилийн өмнө хайж исэн. Би яг ийм л байдлаар ер нь сэтгэл зүй энэ тал руу сурмаар байсан. Яг энэ яг миний хүсэж исэн зүйл мөн байна гэж бодоод. Тэгээд л ер нь бол санаандгүй байдлаар гэх юм уу. Ер нь бол яг энэ сурсан сургуулаа болоод тэгээ суралцсан. Тэгээд яг суралцж явах хугацаанд ингээд суралцсан хэрээр ер нь бол би яг сураагүй ч гэсэн ер нь бол ингээ хүнтэй их ажиллах туртай, хүнтэй ойр сонсох туртай тий яг ийм надад нэг тийм мөн чанар гэх юм уу зан чанар байсан. Тэр маань ингээд айгу бас намайг энэ зүйл рүү бас хөтлсөн болов уу гэж бодож байгаа тий. Таны яг ингээд юуны талаар бас амар олон теори байдаг гэж ярьсан чинь би бас ингээд өөрийнхөө яг бachelor жилээ санаж байгаа байхгүй. Most би яг сураад 20 онд төгсөж байсан. Яг тэр үед болохоор би ингээд төгсөхдөө яг нөгөө нэг судалгааны арга зүй гэдэг талаас амар олон зүйл сураад тэгээд бас ингээд толгой ингээд амар олон теори, Sigmund Freud ингээд дүүрээ төгссөн. Тэгснэ за одоо би яг үйлчлүүлэгчтэйгээ яаж ярих вүлээ? За асуултаа би чи яаж эхлэх вүлээ гэдгээс ахуулаад яг практик дээр амар олон асуудалтай бас яг юу толгорч байсан байхгүй яг тэр санагдчихэв. Тэгээд та бас дурдлаа тий яг
тэр хөтөлбөр маань эхлээс ахуулаад ер нь би өөр дээрээ ажиллаж эхэлж гисэн гэж дурдж штэ. Тэгээд энэ болохоор бас айгүй чухал хоёулынгийнх нь бас сэдв байна. Тийм танд ингээд яг өөр дээрээ ажиллаад эхэлсэн чинь танд ингээ ямар санагдсан бэ? Яг тэр хөтөлбөрөөр намжуулаа тий. Тэр журнигээсээ бас гоё хаалцаж. Одоо эргээ бодох юм бол амар үнцэнтэй айгүй чухал санагдчихээн. Гэхдээ яг үнэ хэлгээд яг тэр процесс эхэлж байхад яг тэр үйл явдал болж байхад бол амгийн хэцүү зүйл байсан. Яг юу болчих юу хийгээд байгаа юм бэ те. Би ч уг нь айгүй гоё сэтгэл зөвлөгөөний аргал сураал хүмүүсийг идэгэн те. Зөвлөн гэж явсан чинь би ч өөрөө ер нь баг ирүүл хүн юм уу те. Тэгээ би ийм байж юм босоод туслах гэж бодох үед байсан. Тэгээд яагаад ихтлээ гэхээр зэрэг яг нөгөө эрүүл сэтгэл зүй гэж юу юм? Эрүүл хүн гэж яг юу юм гэдгийг сураад ирэхин хэрээр би яг надад ямар өвчлөлүүд байгаа юм бэ? Надад буруу байгаа зүйлсүүд юу байгаа юм бэ гэдгийг олж харах болдог. Тэр нь бидний маш олон зүйлээс нөлөөлж болно шүү дээ. Бидний одоо яг өсөж төрсөн гэр бүлийн соёл те, гэр бүлийн одоо харилцааны динамик те, систем те, тэгээл дээрэс нь бидний өсөж байгаа соёл, улс орны те, нийгмийн хэм хэмжээ гэл энэс ч юм болоод ер нь бол тэгээд боловсролын систем ч гэдэг ч юм уу тэнгэл маш олон зүйлсүүд яг үнэхээр бид нар мэдхгүйгээр бидний сэтгэл зүй те, бидний өөрсдийгөө хинбэ гэж харах бусдад харилцаа гэл энэ олон зүйлд нөлөөлж идэг. Тэгээ бид нар ботхтой юу гэдэг манай гэр бүлийн систем динамик юм байдаг болохоор тэр бол бидний хувьд айгүй тийм хэвийн үзэгдэл болцсон байхад заримдаа тэр нь яг эрүүл яг систем биш. Тэгээ эрүүл яг одоо яг тэр динамик биш байх ч юм уу. Тийм зүйлүүд яг тэрнийг чинь ингээд яг эрүүл зүйл юу вэ гэдгийг харангуут чаа. Надад хаана тэр шарх хөвдөлтүүд байгаа вэ гэдгийг харах болгонд яг тэр зүйл чинь ингээд орж ирж байгаа хгүй. Тэгэхээр яг эдгэрлийн одоо түүх гэдэг ярих юм бол тийм ингээд маш олон л үе шаттай эдгэрлүүд дундуур ингээд олж явсан. Гэтэ яг эдгэрлийг яг одоо юу гэдэг яг юу юм бэ гэд хэлэх юм болох юм бол яг тэр эрүүл ба эрүүл бусын ялгаагаа олж хараад тэгээд би ийм байгаа юм байна гэдэг үнэн төрхөө өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрөөд тэгээд тэр амар өвдөлттэй л амар маш олон эвгүй мэдрэмжүүдийг мэдэрнэ те. Гэхдээ яг тэр үнэнтэйгээ нүүр тутлах нь өөрөө одоо айгүй тийм суултаар юм санагддаг. Ер нь бол ингээд тэр өөрөө ч мэдэхгүй байгаа эсвэл мэдсэн ч гэсэн ингээд нуумаар байгаа те ичгүртэй одоо буруутай санагдчих байгаа юмнуудаа ингээд ил гаргана гэдэг баг ингээд айгүй тавдахгүй ингээд зүсүүд байдаг. Гэтэ no vulnerability гэж ярьдаг те vulnerable байх. Гэтэ хизээш бид нар үнтэйгээ нүүр тулахгүйгээр тэр vulnerable болохгүйгээр энэ зэг дөрөө байгаад за би ийм л юм байна те. Миний дэвдээ багасаа одоо ингээд өссөн маань те яг үнэхээр одоо миний зан чанар бусдад харилцаанд нөлөөлөд байгаа юм байна. За эн чинь ингээд те өвчлөл юм байна гэдэг ч юм уу те энэ хүлээж аавна гэдэг яг тэрнтэйгээ нүүр одоо тулаад өмнөгээ хүлээн зөвшөөрөөд яг тэр vulnerable болох тэр үед л яг healing буюу эдгэрлийн одоо эхлээд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр ойлголтыг угаасаа юм үзээ сурахын хэрээр угаасаа ойлгоод тэгээд яг үгдээ яг тэр үнэнтэйгээ нүүр тулаад эхэлж байгаа. Тэгээд тэр дунд чинь миний хувьд бол хамгийн том эдгэрлийн маань үйл явц бол яхааргүй миний хувьд яг ууг хашууг даван тулах байсан. Би жоохон байхдаа аав ээжигээ хоёулангийн алдсан учраас хүүхэд учраас дээрээс нь өсөж том болоогүй учраас маш олон зүйлсүүд ойлгомжгүй тэр чихтэй тий яг сэтгэл хөдлөл мэдрэмжийн төвшөнд ингээд тэр чихтэй хадгалагдаад үлдчихсэн тий ингээд тэр байдал байсан тий тэгээд тэр мэрийгээ бас яг олж харж байгаа мэдэрч байгаа. Тэгээ яад гэвэл би ч нөгөө survival mentality болоо жоохон хүүхэд учраас амьд байх тэмцлэр л ер нь бол тэмцээд эхэлж байгаа. Тэгэл яг хайрлагдах хэрэгцээ тий хамгаалагдах одоо бүх тал тэр хэрэгцээ чинь дутуу учраас тий нөгөө ан мэднийдүүд буюу хангахгүй байгаа хэрэгцээг нөхөхийн тулд тий өөрөө тэрийг одоо бий болгох нөхцлүүд ч байсан. Тэгээ тэр нь хөгтөхгүй байхад өөр зүйлээ оруулах гэдэг ч юм уу тий ингээд тийм байдлаар явцсан учраас юу нөгөө өөрийгөө тэ ямар хэцүү байгааг аав ээжигээ санаж байгаа ч юм уу тэ яахаа мэдхгүй ингээд төрөлдөж байгаа хэцүү байгаа тэр болгоныг чи ингээл
илэрхийлээл хилээл уйлал тэгэл хүмүүс ингээл лөө заа гэл тийм иймэрхүү процесс байхгүй болохоор тэр хүүхдийн угаш айгүйх дотор хадгалагдчихсан байд юм байна. Тэгээд айгүй сонирхолтой жинхнээсээ байд юм байна. Миний дотор тэр гişүүдж байгаа хүүхд байна. Нөгөө хилээд байдаг дотоод хүүхэд те яг бидний яг бага насны хүүхдийн яг сэтгэлийн шарах гэдэг юм чинь айгүй бодит юм байна. Тэ одоо нөгөө трама гэж айгүй олон хүмүүс ярьж байгаа бах тэ сэтгэлийн шарах гэдэг. Тэр чинь зөвхөн нэг надад нэг муу тохиолдсон гэхээсээ илүү муу зүйл тохиолдохгүй заавал ингээл зодож нүдэл айц төгшөөр болоод тахгүй ч гэсэн угаасаа л хүний амьдрал байх хэвээр тий хангагдах хэвээр ингийн хэрэгцээ хангагдаагүй улмаас миний дотор дутууд үлмийн зүйлсүүд үүсэж байгаа. Тэр чинь өөрөө нөгөө дахиад эрүүл сэтгэл зүй биш удаа явж байгаа байхгүй тий. Гэх мэтлээ яг энэ зүйлсүүдээ олж харсан яг илүү яг одоо юу гэдэг зөвхөн одоо юу гэдэг оюун санааны хувьд аль хэдийн том болцсон учраас зарим зүйлсүүдээ ойлгоод хүлээгээд авчихсан ч гэсэн яг сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд тэр чигтээ үлдчихсэн байсан тэр зүйлүүдтэйгээ яг ажиллах тий тэрийг яг тайлах тий гашуудах уйлах тий тэр яг үйл явдлуудыг ер нь бол даван туусан. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр юу гэдэг нөгөө яг л багаас авижийг алдчихаар миний нөө энэгшил холбоосын тэг хэлбэр attachment style юу гарч ирж байгаа. Boundary буюу хэл хязгаарын зүйлсүүд гарч ирнэ. Гэх мэтчлэн тэгэл зан чанар тэг ингээл олон зүйлсүүд байгаа болохоор яг энийг дагаал дараагийн тэг ингээл ажиллах хэвээр юмнууд гарч ирнэ. Тэр болгон дээр нь бол ажиллаад явсан гэсэн тийм. Хаалж байгаад маш их баярлалаа. Ааха. Тийм бас амар topic биш тэг grief гэдэг бол би бас сайхан бас ээжигээ алдсан байхгүй юу. Grief гэдэг topic бол бас миний одоо гашуудлал бол нэлээ одоо ер нь одоо тойрч явж исэн бас нэг topic байсан. Тэгээ би бас одоо гадаадд бас Сингапурт сурахдаа бас нэг юм олж мэдсэн болохоор бас яг юм би гашуудаж байсан юм биш үү гэдгийг олж мэдсэн байхгүй. Би гашуудах эрэгтэй юм байна гэдгээ. Тэгээ яг нөгөө нэг яг гашуудал уу гашуудал ингээд гэр бүл тохиолдох үед би ч нөгөө айлын ганц учраас би доктортой байж ич би окей юм шиг харагдчихэж гэр бүл маань окей байна гэж би бодсон байхгүй. Тийм болохоор ингээд ер нь окей юм шиг байхаа хичээсэн. Хамаг юмаа дараал тий. Хамаг мэдрэмжээ дараал mature байх гэж тий. Ер нь миний одоо супер эго маань тий. Өстой хүмүүсийн хүсэж байгаа тэр хүчтэй бадмаа байхаг амар одоо хүссэн гэх юм уу. Гэтэ нөгөө миний хамгийн дотны энэгшил чи ээж маань байсан би чи айлын ганц учраас тэнгуут ээжигээ алдсан чинь бүр маш их бүр тэр доор ингээд suppress хийгдсэн амар олон мэдрэмжүүд байсан гэдгийг би олж харсан байхгүй. Тэр бүр үнэхээр их өвдөлт. Одоо ч гэсэн тэгээд одоо ингээд би гашуудал чи ингээд нэг 6 сар болол дуусчт юм болов нэг жил болол дуусчт юм болов гэсэн чинь баруун бүх насаараа явах юм шүү дээ. Яг нэг зүрхэн дотор байсаар л байх тийм процесс юм шиг санагдсан. Тэгээ яг тэрийг ингээд улам одоо ингээд тэрийг байхгүй болох гэж хичээх тусам улам илүү би өвдөнө. Тиймээс хүлээн зөвшөөрч ийж л би ерөөсөө ингээд тайвширх юм байна. Тэрийг мэлтэ хүлээн зөвшөөрч ийж. Тэгээ тэр процесс нь бас надад айгүйх тийм өвдөлттэй байсан. Тэр бас санагдчихээн. Баярлалаа. Тийм. Гашуудлыг хэлээд байгаа шүү дээ. Attachment pain гэдэг. Энэгшил холбоосын өвдөлтөө. Тэгээ тэр энэгшил холбоос гэдэг зүйл чинь маш их юм агуулж байгаа шүү дээ. Хайр. Ер нь бол ингээл бидний маш олон зүйлсийг одоо юу хайр, инрэл тэгээ тэр belonging буюу тэгээ хариалагдах хэрэгцээ хамрагдах хамгаалагдсан байгаа. Тэр болгоныг нөхчөөдөг. Гэтэл тэр орон зай ингээд байхгүй болчихж байгаа. Тэгээд манай нэг багш яг энийг орж исэн багш маань хэлж өгч исэн байхгүй юу. Та нар ууг хашууга та нарын дотор үүссэн байгаа нэг empty park буюу яг зүгээр паркинг одоо юм зогсоол нэг юу зогсоол хоосон болцсон гэж бодчихоо. Тэр орон зай угаасаа ингэ хөгтөхгүй тий. Ингээ тэр хүн тэр газар угаасаа л байсан. Тэнгүүд нөгөө бид нэр дуусах ч юм уу ингээл нэг үе шат болоод ингээл шийдэгдэн гэж боддог. Гэтэл бол тийм биш байгаа тахгүй бид насан туршийн яг яагаад гэвэл тэр энэгшил холбоос гэдэг зүйл ер нь бол тасрахгүй насан турш төрүүлчихлэн. Гэхдээ тэр энэгшил холбоос нь өвдөлттэй байх өвдөлтгүй байх уу гэдгийг л одоо яг ууг хашууг даван туулах процесс нь шийдэж өгч байгаа байхгүй юу. Тэгээ тэр яг тэр ууг хашуугийн процессыг даваад туусны дараа ихэнхдээ тэр энэгшил холбоос илүү их яг нөгөө хайр дахиад буцаал яг нөгөө нэг belonging тэг яг хариалагдах хэрэгцээ хайр тэр баяр жаргал илүү тэр ингээд турсамжуудаараа илүү
холбоотой те ингээд яг тэр хүнийгээ санах үед инээмсэгэл төрдөг ч юм уу те тэр хүнийгээ санах үед хайр ингээд мэдрэгдэх ч юм уу те тэр үнийг гэтээ тэгээд бас бид нэр өгүүлэн санаад уйлах байж штэ те тэр чинь нормал зүйл ахгүй хэвийн зүйл байхгүй те тэрний хавьд харин гомдол ч юм уу үзэн ядал ч юм уу харуусал ч юм уу те яг тийм төрлийн юм байх юм бол бидний сэтгэл зүйд бидний амьдралын чанарт нөлөөлөд сөргөөр нөлөөлөд яваад байгаа тийм процесс байгаад байгаа гэдгийг би бас өөрийнхөө яг гашууд дунд туулж явж байхдаа л яг ойлгож мэдсэн тийм төрийн чиний хэлдгээр бас л яг хүчтэй байх хэрэгтэй л юм шиг санагдсан. Тэгээ айгүй хүчтэй байгаад би хүчгүй байж болох юм байна гэдгийг мэдэх үед те яг ингээл юу гэдэг гомдолж байгаа хүүхд учраас те ингээл ягаад намайг өрхөө явсан гэж гомдолж уйлмаар байгаа. Тэр гомдлыг ч гэсэн гаргах хэрэгтэй юм байна. Тэр гомдол гарч иж би цаашаа бас сэтгэл зүйд те ингээд хөнгөн явах юм байна гэдэг ч юм уу. Ингээ харах юм бол бас одоо яг мэдгүй яг ингээ яриа сууж яхад ингийн юм шиг юмнууд боловч яг энэ зүйлс шийдэгдэг байхад бидний зүрх сэтгэл айгүйх тийм хүнд очиад дарамт болж байд юм байна. Бид нар мэддэхгүй те яг бидний далд ухамсарт ч юм уу те бид нар өөрөө мэдхгүй айгүйх тийм сэтгэл хөдлөл өндөртэй болдог ч юм уу эсвэл зарим хүмүүс хит гадагшаа чиглэсэн сэтгэл хөдлөлөөр зарим хүмүүс хит дотгошоо болдог ч юм уу бидний зан чанарт нөлөөлөх ч юм уу олон зүйлсүүд ингээ байдаг юм байна гэдгийг нь бол яг энэ одоо эдгэрэл дундуура явсныхаа дараа л яг олж мэдчихэж байгаа байхгүй тийм тэрийг эхлүүлэг байхдаа ч юм уу дунднахтай яг юу болоод ер нь бол ойлгохгүй л байсан. Тэгээд яг тэр дундуура яваад эдгэрээд дуусны дараа маш олон зүйлсүүд энэ зүйлтэй холбогдсон байсан юм байна гэдгээ ер нь бол олж мэдсэн тийм. Вау. Тэгэхээр та бас нөгөө хэлж штэ тий бидний яг эдгэрэл зөвхөн нэг зүйлээс хамааралтай биш. Тэгээ тэр хүн байхгүй болоход ч гэсэн маш олон зүйл тэр хүнтэй холбоотой байсан учраас бидний зүрх сэтгэл яг тэгж хүнд өвдөлттэй мэдрэгдэж байгаа. Тэнийг бас хэлэх үед би бас өөрөө би яг ийм grief process дундаа явж байгаа мэн гэж ойлгож байгаа. Одоо би ингээд ээжигээ бодонгууд уйлмаар санагддаг байхгүй юм. Гунигтай мэдрэмж төрдөг байхгүй. Тэр хүнийг өрөвдөх мэдрэмж. Тэгэхээр яг нэг тийм дахиад жоохон явах процесс байгаа жоохон ч гэдэг одоо хэр болохыг мэдэхгүй л дээ ямар ч тач яг юм мэдрэмжээ гаргаад яг тийм процесс байх хэрэгтэй байна гэж бас бодлоо. Тэгээ та бас практик дээр бас ажилладаг тийм хүмүүстэй ажилладаг хүний хувьд яг юм монгол хүмүүсийн хувьд те бас та өөрийнхөө тэр практик өөрийнхөө хийлийн журны дээр ч юм уу ингээ бодох юм бол хамгийн юм хүндрэлтэй тийм одоо зүйл нь юу ажиглагдсан бэ та ер нь тэр талаас бас гоё хуваалцаач гэж хүсэж байна. Надад яг бэрхшээл болж байсан зүйлсүүд гэж ойлгож байна зөв. Тийм. Бүр яг анх ингээд сургуульдаа сураад эхэлсэн чинь ингээд манай сургууль чинь ингээд олон улсын оюутнууд ирдэг байхгүй юу. Тэгээд би яг нэг юм бид нарт чинь яг урлагаа сэтгэл засах нэг хичээлийн дараа биднэрт нэг даалгавар өгöd. Тэгээд яг тэндээ ямар даалгавар байсан бэ гэхээр зэрэг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлэх тэрийг ингээд яг нэглэж ярих марах нэг тиймэрхүү нэг даалгавар байсан. Тэгээд тэрийгээ зурх мурах. Тэгээд би яг хуваарлагдахтаа нэг Америк, нэг Индонез 2 охинтой баг болоод бид гурав. Тэгээд яг нэг нь одоо зөвлөгч болоод нэг нь зөвлөгөө авч байгаа хүн болоод нэг нь хянагч болдог байхгүй. Тэгээс суусан чинь би өөрийгөө ялгааг ингээ олж харсан. Тэр Америк охин ингээл өөрийгөө илэрхийлэхчээ тэр үед тэр хүн тэгж хэлэхэд надад тийм мэдрэмж төрөөд тэр мэдрэмж надад тэг санагдаад тэгээ тийм учраас миний тийм уур хүрээлэл гэлтэл айгүй юм бүх юм айгүй сайнтай ингээ ярьж чадчихсан байхгүй. Тэгээ миний ээлж болоод ярих гэсэн чинь би яг үнэхээр яг юу мэдрээд байгаа мэдрэмжүүдээ нэрлэж чадахгүй. Тэгээ тэр мэдрэмжүүдийн удаас нэг үүсч сэтгэл хөдлөл мэдрэмж хоёрын хоорондын ялгааг мэдэхгүй. Сэтгэл хөдлөлөө одоо ингээд мэдрэмж болгоод чам уу ингээд өрөөсөө ингээд нэг оновчтой хэлж чадахгүй. Би өөртөө айгүй тийм бухимдчихсэн сэтгэл төрөөдсөхгүй жаа. Эхлээд жоохон бухимдадсэн. Гэтэ би бухимдаж байгаа нь миний ярьж байгаа зүйлтэй нэг холбогдохгүй хэрнээ. Тэгээ би үгүй айгүй гонигтой үйл явдлыг ярих гэж байгаа юм айгүй бухимдаад гэтээ яг тухайн үедээ яг нэг өөрийнхөө яг дотоод яг бидний сэтгэл хөдлөлөө ингээ ярьж чадахгүй. Тэгээ тэрийгээ ингээ би багш дээр очиж хэлсэн байхгүй. Багшаа би үндэ ингээд яг юу мэдрээд байгаа би өөрөө хэлж мэдэхгүй байна. Ингээ тэгээ ярьсан чинь багш ингээ ярихтаа надад ойлгуулахтаа угаасаа хичээл дээрээ бас яг дурдчихсэн яг бидний яг хүсэж байгаа соёл
одоо улс орны соёл байж болно. Нийгмийн соёл хэм хэмжээ байж болно. Эсвэл гэр бүлийн соёл байж болно. Тэнд хэрвээ бид нар мэдрэмжээ нээлттэй ярьдаг байсан уу, ярьдаггүй байсан уу, сэтгэл хөдлөлийн талаар ярьдаг байсан уу, үгүй юус хамаарат бид нэр яг тэр зүйлээ хэр чөлөөтэй ярьж чадах, ер нь нэрлэж чадах, холбогдож чадах гэдэг тэр зүйлсүүд ярьж гарагдаж ирж байгаа. Тэгэнгүүт ботхоор чинь би амар секс санахгүй байна одоо юу гэдэг юм. Магадгүй манай ээж бас эртнээс орсондоо холбоотой гэж бодлоо. Ер нь зүгээр ингээ өсөөд ярьж хахад яг чи чамд ямар санагдаж байна, ямар мэдрэмж төрж байна, чиний сэтгэл санаа сайн уу гэж яриа миний хүрээнд бүр нь айгүй бага байсан. Тийм болохоор миний хувьд яг тийм сурсан зүйл биш болж байгаа байхгүй. Тэгэхээр яг гих мэтчлээ яг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яг оновчтой нэрлэж яг юу мэдрээд байгаагаа мэдэрч ойлгох тэгээ тэрийгээ яг ингээд илэрхийлэх тэгээ сэтгэл хөдлөл мэдрэмжийн ялгаагаа ингээд гаргах гэх мэтчлээ гейм жижиг энгийн одоо болов юм шиг боловч айгүй чухал зүйл ах. Тэгээ энийг ч гэсэн одоо яг ингээд ажил дээр гараад хүмүүстэй ажиллаа явж байхад бас яг ихэнхдээ бас яг нийтлэг анзаарэгддэг зүйл. Ингээд яг ялгааж ярихад хүмүүстэй айгүй хэцүү юм байна. Надад хэцүү байна, муухай байна, гоё байна, хүнд байна гэдэг нэг ерөнхий үгээр ярьдаг. Тэгээ би асуудаг муухай гэдэг яг ямар мэдрэмж байдаг вэ гэдэг ч юм уу те. Яг тэгээд хүнд байна гэдэг яг хүнд гэхээр яг яаж мэдрэгддэг гэдэг ч юм яг ингээд цаашаа зарлаад асуунгууд хүмүүс илүү яг деталь ярьж эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг энэ бас айгу хүндрэлсэн тэр дутгаараа яг энэ юу хэлэх гэж гэхээр тэгээ бидний өсөж байгаа ер нь бас яг соёл хүмүүжил тэ орчин гэдэг зүйл бас биднийг яг өөрсдийгөө бүр ойлгох сэтгэл хөдлөл мэдрэмж тэ яг дотоод зүрх сэтгэлтэй холбогдоход бас айгүйх одоо саад дотгорууд бас болж болдгийм байна гэдгийг яг ойлгож авч ирсэн. Тэгээ хоёрдугаарт бас байсан зүйл мэдээч хэрэг гадаад хэл дээр шууд сурсан. Тэгээ ингээ англи хэл дээр сурж байсан учраас хэлний бас бэрхшээлүүд дээрэс нь нөгөө багш нар чинь ерөнхийдөө бол тэ тэнд чинь ингээл ерөнхийдөө ингээл танилцуулаад орхиж байгаа шүү дээ. Энэ бол тэ нэг орж ирэл за трама гэдэг ч юм уу тэ ерөнхий ингээд сэтгэл зүйн шахуудын талаар ярьдаг ч юм уу тэ ингээд яг ерөнхий яг сэдвүүдийг ингээд нэг 7 хоног зааж ийн гэдэг чинь ер нь бол бүгдийг нь агуулж чадахгүй тэ ерөнхий ингээд танилцуулга хийгээл орхиж байгаа. Тэгээ тэрнээс цаашаа чинь чи өөрөө бие даад судлах хэрэгтэй. Маш их юм ууших хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн багш нарын заасан тэр материал бол тэр чи ерөөсөө баг танилцуулга байхгүй. Тэгээ тэрийг болцсон гэж бодох. Гэтэ тэр нь ч бүртэл надад бол бүр маш их мэдээлэл байсан. Тэгээ тэрийг бүр ингээ ойлгож тэгэнгүүт яг цаашаа ингээ бие даад сурах, цаашаа судлах тэр арга магадгүй Монгол сурж байхдаа би сайн эзэмшээгүй байсан юм уу би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэнд очиод ер нь бол өөрөө бие даад сурах хэрэгтэй байна гэдгийг айгүй ойлгоод яг тэрийг бас хийх эхэндээ жоохон бэрхшээлтэйсэн. Яг тэгэхээр айгүй их тийм нөгөө сахилах бат хэрэгтэй те чи уншаалаа тэгээд маш биш англи хэлтэй. Тэгээд тэр бас надад жоохон ер нь бол яг жоохон бэрхшээлтэй юунууд байсан. Тэгээд манай сургуулийн онцлогоноос юу байсан нөгөө олон улсын оюутнууд ирээд нэг доор community living буюу нийтээр амьдардаг байхгүй. Тэгээ би оюутныхаа байран дотор өөр үндэсний хүүхдүүдтэй амьдарч байгаа. Тэнгүү тэндээс чинь дахиад нөгөө нэг асуудал өдөр тутмын толгойж байгаа янз бүрийн юмд нөгөө өөр соёл өөр нөгөө нэг гэр бүлээс ирсэн зан чанартай хүмүүс одоо байгаа учраас асуудал гарна. Тэгээ тэр болгон дээр одоо жишээлгээд зөгцөөж тэр болгоныг давах бас нэг тийм амар байгаагүй. Яа тэгэхээр тэр чинь яг зүгээр нэг бид нэг биш яг ингээд амар тийм бараг вакуумжилсан гэдэг шиг тийм байдалтай хамтдаа сурж байгаа. Тэгээд яг сэтгэл зүйн эмзэг зүйлсүүдээ бид нар заримдаа групп болоод ярина тийм. Гэх мэтчлэн юм донд орохоор ингээд яг нэг гэр бүл шиг тийм ингээд хамааралтай байх учраас тэр болгоныг ингээд зүгээр зохицуулж явахаас айгүй амаргүй байсан. Тэр бол бас надад яг бэрхшээлүүд тийм юмнууд бол байсан санагдчих тийм. Ялангуяа яг гадаад сурах дээр талаад ирэхээр ер нь бол international оюутнуудтай л бүгд community-тэй л ер нь нэгдэж штэ. Одоо бас амар олон бас залуучууд гадаад руу явж суралцж байгаа бах тий. Тэг ялангуяа тэр нөхцөл байдал тэгээд сэтгэл зүйн мэрэгчлэр сурж байгаа бол одоо тэгээд бүр ингээд intense ярих юм бол бүр ингээд өөрийнхөө тэр нэг painful memory руу явдаг тий. Ийм intense course тэг emotionally ч гэсэн би өөрийнхөө байг чийж ирээд ирж байгаа штэ тэр community тий. Тэгэхээр бас тэр бас нийлийн юу юм шиг таны хэлснээр яг тэр cultural те difference-ууд бас харагдах
тийм боломжтой тийм нөхцөл байдал юм шиг санагдлаа. Тийм. Ер нь одоо жишээлгээд ингээд нөгөө түрүүсэн шүү дээ Америк хүмүүс айгүй тийм нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг тийм хүмүүстэй. Тэнгүүд бид нар чинь жоох ингээд Аз хүмүүс ер нь манай Аз оюутнууд ихэнхдээ ер нь нэг тийм хамаагүй чөлөөтэй яриад байдгүй. Ер нь бол айгүй болгоомжлдог байхгүй. Тэгээд тэр гэмшний ялгаанаас үүдэл те яг хоорондын харилцаан дээр яах вэ? Тэг ингээд заримдаа ингээд юу гэдэг надад бол нэг удаа бүр би айгүй бухимдсан ингээд яг юм Америк охинд ингээд яг тэрийг ингээд нэг Аз охины хувьд те ингээд айгүй эмзэг тэрийг ингээд зүгээр яг тэр үгийг хэлэх тэр хүн айгүй хэцүү байхад нөгөө эмэгтэй жоох ингээд хөнгөн хүлээгээд авчиж байгаа байхгүй юу. Гэтэл тэр хүний хувьд бол ингээл хилээс сурцсан, илэрхийлээ сурцсан зүйл. Гэтэл тэр нэг өөр Аз эмэгтэйгийн хувьд ингээд айгүй хүч зарцуулж ээж гаргаж ирж байгаа тэр зүйлийг ингээд айгүй хөнгөн хүлээж авах үед дахиад асуудал үүсэх ч юм уу те. Тэгээд тэрийг хараад үл ойлголцол үүсэж байгаа ч юм уу те. Тэнд нь бодо бухимдал үүсэх ч юм уу яг ийм юмнууд ингээл жижиг зүйлсүүдтэй ингээл ихээр нь бол бидний яг тийм соёл дахиад амьдарч байгаа орчин нийгэм тийм олон зүйл чи яаж бидний сэтгэл зүйд яг шууд хамааралтай байдаг гэдэг болж харж ирсэн тийм. Тэгээ бас нэг ингэдэг яг ийм culture гэдэг чинь нэг ийм боксоор төсөөлөх юм бол тэр бокстой байжгаад тэгээд тэндээс төр гараад буцаад ингээд ирсэн чинь эсвэл зүгээр тэр бокс руугаа харсан чинь яг нэг би үнэндээ ингээд зүгээр гэж бодсон чинь би үнэндээ энэ одоо culture те энэ нөгөө нэг энэ бүх одоо culture тэгээд нөгөө нэг family system энэ бүхний би чинь бүтээгдэхүүн байсан юм биш үү гэдэг хүлээн зөвшөөрөхөд хүрч байгаа тийм. Би бас ер нь уг нь бол ингээл тэр бокс чил ерөөсөө л ийм л байдаг юм болов уу гэж бодчихсон чинь шал өөр юм байгаад тэгэхээр чинь яг юу болоод байна тий. Тийм ингээд асуултууд үүсч эхэлж байгаа. Тэнгүүд чинь яг бүх соёлууд бүх л угаасаа нэг юм бүхэл газар бүхэл үндэстэнд давуу тал байгаа, сул тал байгаа. Тэг яг тийм ч учраас те бүх гэр бүлүүдэд те давуу тал байгаа, сул тал байгаа. Тийм ч учраас яг эрүүл яг тэр зохистой яг тэр системын ч юм уу тэр нь юу вэ гэдгийг сурах үед л бид яг өөрсдийнхөө өөр дээрээ яг за юу нь буруу байгаа юм бэ гэдгийг л хараад байгаа байхгүй тийм. Yes. Та нөгөө эрүүл яг юм систем гэр бүлийн талаар ингэж яг тэр одоо байдлын талаар суралцсан талаар бас айгүй олон давтагдlаа та тийм. Тэгээ би яг энэ рүү бас гоё гүнзгий ямар санагдлаа. Яг эрүүл гэр бүл яаж харагддсан болоо? Яаж яг таны яг сурсан зүйл нь зүгээр одоо яг өөрийнхөө амьдрал дээр одоо магадгүй Аз гэр бүлийг нэг Аз гэр бүлийг харлаа гэж хэлдэг л тоо. Тэгвэл яг тэр сэтгэл зүйн шинжилгээ ухаанд суралцж байгаа зүйлсүүд хилээд байгаа тэр эрүүл гэр бүл яаж харагдах юм бэ тий. Тэрнээс юу нь би одоо ядгаатай амьдраад тэр нь намайг ингээд өвтгөөд исэн болоо гэдэг ч юм уу тий. Тэр талаараа та бас айгу Томас байна. Бүхэл бүтэн гэр бүлийн систем ярих болж байгаа болохоор айгу том байна. Гэтэ яг зөвхөн гэр бүлийн эрүүл гэр бүл гэдэг зөвхөн нэг сэдв дээр ярих гэхээс илүү яг тэгээ ярил айгу том айгу деталь ярих хэрэгтэй бол зүгээр би ерөнхийдөө яг эрүүл гэж юу хэлээд байгаа яг эрүүл гэдэг одоо зүйлийг миний олж мэдснээр болохоор яг holistic healing гэдэг зүйлийг бид нэр айгу их манай сургууль дээр үзсэн баггүй. Holistic гэдэг үг одоо яг магадгүй яг энэ үе жоохон тийм бас яг эмзэг болго трама гэдэг шиг болоод байгаа тийм хүн болгон л яриад байж магадгүй. Гэтэ яг зөв буруугаар бас ойлгож байгаа санагдсан зарим нь тийм. Гэтэ holistic гэдэг үг ер нь бол цогц. Гэхдээ уг нь бол цаад утгаараа ер нь бол яг тийм байглаараа их үүсвэр одоо яг original гэсэн үг болж таарж авахгүй яг юм бүхэл бүтэн гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр чи эдгэрэл гэдэг чинь бүхэл бүтэн цогц тийм бүр цаад одоо байглаасаа өгсөн тэр зүйлийг эдгэрлийн тухай яриад байна л та. Тэхийн тулд яг зөвхөн гэр бүл гэхээс илүү гэр бүлийг чинь бүрдүүлж байгаа хүмүүсийн гэр бүлийн гишүүд буюу хувь хүн байгаа байхгүй. Тэгвэл яг эрүүл хувь хүн гэж юм бэ гэдгийг ярихын тулд эхлээд бид яг энэ цогц байдлаар харах хэрэгтэй болж байгаа. Тэр нь би гэдэг хүн өнөөдөр би бодол чиний одоо гаднах дүр төрхийг те бие махбодыг бол харж гин дууалаг сонсож гин тэгээ юу гэдэг. Гэтэ би чиний оюун санааг харж чадахгүй шүү дээ. Магадгүй чиний хэл яриагаар те чиний зан байдлаар би дүгнэж бодлоо те. Би чиний сэтгэлийг бас харж чадахгүй шүү дээ те. Гэтэ чам сэтгэл зүрх байгааг би мэдчихэж байгаа. Яа тэгэхээр чи бит хоёр те
сэтгэл хөдлөлийн ч юм янз бүрийн мэдрэмжийн холбоос үүсэж байна. Бас дахиад нэг давхар яригдаж гарч ирж байгаа зүйл нь spirit soul гэж яриад байгаа, spirit гэж яриад байгаа, spiritual гэж яриад байгаа. Тэг хүн гэдэг чи өөр яг ийм олон талаас бүрдсэн хүн байгаа. Тэнгүүд бид нэр зөвхөн л тэг ингээл бие махбодынх нь эрүүл мэндийг яриад байгаад зүрх сэтгэл нь өвдсөн байх юм бол тэр хүнийг эрүүл гэж хэлэхэд бас хэцүү болчиход байгаа юм. Эсвэл зөвхөн л сэтгэл зүй эрүүл мэнд, сэтгэл зүй дотоод яг нэг зүрх сэтгэлийн яриалаад, сэтгэл хөдлөл мэдрэмжийн яриад байдаг. Гэтэл тархитай майнд нь тэг тэр нь гэмтсэн байвал бас тэр хүнийг эрүүл гэж хэлэхэд тийм үү. Тэгэхээр энийг юу гэж хэлэх гээд ахаа зэрэг тэр хүнийг цогцоор нь хараад тэгээ тэр бүх одоо хамтдаа буюу тэг ингээд яг integrated буюу хоорондоо холбогдсон. Тэгээ яг бүх зүйл одоо яг дахиад буцаа holistic гэдэг үгний буюу яг original яг их үүсвэр байгалийн тэр байдлаараа байгаа байдлыг ер нь бол эрүүл гэж томьёолох гээд байгаа юм. Тэгэхээр харахаар айгу маш том өргөн хэмжээний зүйлийг харах хэрэгтэй болчихж байгаа. Гэтэ миний хувьд бол энэ маш чухал ойлголт гэж бодож байгаа. Тэр тусмаа яг сэтгэл зүйгээр суралцж байгаа, сурж байгаа, ажиллаж байгаа хүмүүс бид нэр харахтаа, хүнийг харахтаа мэдээч энэ сэтгэл зүй айгу том тий бид нар угаасаа яг чаргуу чи нэг наривчлал нэг зүйлийг бариад нэг зүйл дээр чи ажиллана. Тэр нь чиний баг давж авах айгу том зүйл байгаа. Гэхдээ бид нэр хүнийг харахтаа тий яг ингэж цогцоор нь харах хэрэгтэй. Тэр хүн бас үүсээд байгаа асуудлыг ч гэсэн бид нар харахтаа тий магадгүй тэр хүний оюун санаанд байгаа асуудал тэр хүний зүрх сэтгэлд нөлөөлөд байж болох юм. Тий магадгүй бие махбодын тий одоо өвдөлт чи угаасаа бидний тархинд тий nervous system буюу бидний мэдрэлийн системийг угаасаа ингээд ягаад өвдөлтийг бий болгонгууд бид нар зовир хүсээ бидний тархи бүрэн одоо яг зүгээр ажиллаж чаддгүй тэрнээс өвдөлттэй байж болно тий. Гэх мэт ингээд холбоо байгаа яг энийг ингээд бүхэлд нь харж тэгээд яг хамтд нь ингэж авч ажиллах тухай яриад байгаа. Тэгээд тэрийгээр эрүүл байгаа хүн гэж яриад байгаа. Тэгээд яг уу яг энэ яг энэ цогц сэтгэрлийг ирж хаахын үнэт дүрэнд одоо миний олж мэдснээр яг ихний үеүдэд бол яг айгүйх одоо онл практик теори бол маш ихтэй сэтгэц талдаа яг хүний нэг яг body тий тэгээд яг хүний бие махбод болон оюун санааны төвшөнд буюу одоо тархины хэмжээнд ингээд маш их тэд нар чи яг нэг барих зүйлтэй болохоор тий яг ингээд судалгаа хийж тий онл гаргахад барьцтай ийм зүйлээс дахиад бүр доош сэтгэл гэж ороод ирэхэд сэтгэл зүрх гэж орж ирээ тий сэтгэл эмоц яриад ирэнгүүт тэр чинь бас яг нэг барьцтай зүйл биш шүү дээ тий тэнгүүд тий абстракт тий тэнгүүд нүдэнд харагдахгүй тэгхийн бол одоо дандаа тийм таамаглал ер нь маш юм гүн гүнзгий тэгээд эн чинь ингээд ороод ирэнгүүт цаашаа бидний зүрх сэтгэлийг судлахын тулд бидний belief system буюу гэтгэл үнэмшил тэ өөрийгөө харах үнцэг ертөнцийг харах үнцэг дахиад нөгөө лэнэгшил холбоос тэ яг харьяа хамаал гээл ингээл тэ одоо identity гэж хэлээд байгаа тэ яг би хинбэ гэх тэр тодорхойлол маш цаашаа бүр ингээл яг философч юм шиг тэ үзэл бол маш олон зүйл рүү ингээ холбогдоод орж тэнгүү тэн дээрээс дахиад одоо сүүлийн бид нар яригадаа зарим хүмүүс soul гэж ялгаад зарим нь spirit гэж яриад байгаа тэнгүү хүмүүс болгон бид нар тийм нэг сүнслэг тэр зүйлсүүд байна. Тэгээ заримдаа тэр зүйл чинь бас өөрөө гэмтчихдээ юм байна. Монголоор бол одоо зарим хүмүүс хямар сүлд нууцсан гэдэг ч үгүй ярьдаг шүү дээ. Тэгээ одоо ч сүлээд бас нэг авра гэл янз бүрээр ингээл хүмүүс яриалах шиг байна. Гэхдээ энийгээр нэг юм ойлгож байгаа. Бид нарт нэг дахиад нэг тийм хэсэг байгаа юм шүү дээ. Тэгээ spiritual being. Тэнгүүд яг тэр зүйлийг ч гэсэн хамтд нь авч явахгүйгээр бид нэр зөвхөн яг одоо юу гэдэг тархин дээр ч юм бие дээр ажиллаад байвал яг цогц сэтгэлийг бий болохгүй болж байгаа. Тэгээ сонирхолтой нь яг ингээд явахаар яг энэ бүгд яг за тэгвэл энэ бүгдийг яг эрүүлхэн гэж хэмбэ гэдгийг тодорхойлох зөвөр миний одоогоор зөвөр олж мэдсэн байгаагаар ч юм өөрөө жоохон ч гэсэн ингээд мэдэрч явж байгаа зүйл юу байна вэ гэхээр зэрэг нэг чангарчтэй булчин чангарч ч юм уу нэг тийм болоогүй тийм нэг оюун санаа тийм нэг тогтун тэгээд нэг тийм зүрх сэтгэл нэг тийм хөнгөн тэгээд тайван амгалан тэгээд байх тэр л юм болов уу гэж бодож байгаа. Түүнээс бол бидний амьдрал тохиолдох зовлон бэрхшээл асуудал нөхцөл байдлууд бол угаасаа бидний байсаар л байна. Тийм энийг бид нэр ерөөсөө тийм нөгөө л нэг
зөв буруутай соёл тэ нийгэм бүх юм байсаар л байна. Тэгээ асуудлууд гарч ирнэ. Тэгээ зовлон бэрхшээл гарч ирнэ. Чи тэр таагүй мэдрэмжээ мэдэрнэ. Тэ угаасаа тэр чи мэдрүүлэх зүйл ирнэ. Стресс байсаар л байна тэ. Тэр зүйлүүд байна. Гэтэ яг энэ дунд тэ яг чи ингээд тэ амар бие махчин тэ ингээд чангарч булчин чин чангарчтай ингээд хөмсгчин зангираагүй ч юм уу тэ шүдэн зуугтаагүй тэ амьсгаагаа төгжээгүй тэ гэтээ тэгээд тэр бол асуудал дунд тэ ингээд оюун санаа чинь тогтун тэ ингээд одоо тэ зүрстгэл одоо сүмс чинь тайван байгаа үед л тэр цэгийг л яг эрүүл болов гэж бодож байгаа байхгүй. Yes. Яг таныг ярьсан чинь бас нэг юм resilience, flexibility нэг уян хатан байдаг тий. Стилийн хат гэдэг зүйл бас орж ирж байна. Бид нар угаасаа ингэж амьдралаасаа ямар ч стрессрийг авч чадахгүй мэдээж ирсээр л байна тий. Асуудал бол байсаар л тань амьдрал. Тэгэхээр яг эрүүл сэтгэл зүйд энэ болохоор яг миний яг танай сонсоод ойлгосноор болохоор одоо нөхцөл байдлуудад өөрийгөө хэрхэн emotionally одоо хянан зохицуулахаа мэддэг тий. Тэгээд амар тайван байж чаддаг. Тэр одоо чадварыг хэлж чинь тий. Тэгээд булчин бас ингэ таныг ярих үед би нэг юм уншижсэн юм trauma response чиглэлээс булчинтай амар холбоотой шүү дээ. Бид нар өөрсдийн мэдлгүүл ингээл нөгөө траумагийн сануулсан юм аваад ирвэл unconsciously тий хамаг амьсгалд авчтаал энэ дотор юм гүгээл anxiety бол тий. Ариун унтчихдаггүй энэ дотор амар олон бодол иргэлдээ л. Depression бол дэрэн гот өглөө юу нэлээ ирсэн чинь тий иймэрхүү юмуд авах болдсон шүү дээ. Тэгэхээр яг аюу гой тодорхойлолт хэлсэн юм шиг санагдлаа надаа. Бас ингээ дахиад яг миний өөрийгөө одоо миний өөрийнхөө healing journey-г measure хийхэд айгу туслах айгу гоё тийм holistic тийм хариултаа байлаа баярлаа. Чиний хэлж байгаа resilience буюу сэтгэлийн хат гэж зүйл тэр бас айгу чухал зүйл байгаа байхгүй яг. Тэгээд яг энийг ингээд олоод ирэхээр яг энийг холистик зүйл ингээд ойлгоод ирэхээр ч юм яг энийг чи ингээд яг хэрэгжүүлээд эхлэхээр чиний хөөх миний бие махбод оюун санаа сэтгэл зүрхийн сүнсээ төр чи хоорондоо ямар айгу холбоотой байд юм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй тий. Тэгээд ойлгоод ирэхийн хэрээр яг яаж хоорондоо хажтаад байгаа. Тэгээд угаасаа нөгөө нэг гентийн зочил траумад бидний угаасаа цаанаасаа байглаас хариу үйлдэл үзүүлдэг дөрвөн зүйл байгаа шүү дээ. Зарим нь шууд бие чангалдаг, зарим нь шууд урдаас нь одоо дайрдаг те. Зарим нь шууд айгаад ингээд өөрийгөө тэгэхээр яагаад гэвэл угаасаа бид нэр бие махбод эхлээ шууд хариу үйлдэл үзүүлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэнтэй адилхан стресс юм уу асуудал өрхөд бид өөрөө мэдэхгүй байгаа болохоос ш бидний бие махбод хариу үйлдэл үзүүлж яадаг байхгүй. Тэгээ зарим хүмүүс өөрийн мэдгүй ингээд шүдээ сууж яадаг ч юм уу. Яг энэ жавд чангарч яадаг. Эсвэл зарим хүмүүсийн амьсгаагаа ингээд богинолдог төгчдөг ч юм уу тий. Зарим хүмүүсийн гар чангардаг, хөл чангардаг, хүзүү ингээд хөлгаа тий гэх мэтлэн ингээд тэгээ тэрийг ингээд холбогдоо тэгээд яг ингээд дайжангууц миний бие махбод тархитаага бас ямар айгу холбогддیں۔ Тий тэгээд булчин чангараад байгаа үед угаасаа тархич ингээд маш тийм ингээ нөгөө мэдрэлийн системүүд чи ямар их ачаалттай болдیں۔ Тэрнээс болоо бид нар чинь ядраад байгаа юм шиг сайн бодож чадахгүй юм мартаад гэдэг ч юм уу яг анзаараад ирэнгүүт айгу холбоотой байдаг юм байна. Тийм яг сэтгэл бас нэг төвшөөл тэг ингээ зовёртой байгаад байгаа үед угаасаа бас бидний оюун санаа нөлөөлж байгаа нөлөөлөл тий энэ зүйлсүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг мэдээд ирэхин хэрээр угаасаа анзаараад яг хамттан ингээд ажиллаад аваад явхаар угаасаа ингээд илүү үр дүнгээ ингээд амсна. Тэгээ дээрэс нь яг түрүү миний resilience буюу сэтгэлийн хат руу эргээд ороод ирэхээр яг ойлгож байгаа хгүй. Энэ бол зүйлийг чинь тэгээ ингээд чи бүгдийг угаасаа контролдод тэ удирдаа зохицуулаад чадахгүй. Зарим зүйлийг чи угаасаа тэсэж төвчээд туулаад өнгөрөх зүйл байгаа. Дагаагаар нь хүлээж аваад тэ өнгөрүүлэх зүйл байгаа. Зарим нь шийдэж чадах зүйл байгаа. Зарим нь угаасаа цаг хугацаанд даатгах зүйлсүүд байгаа тэ. Тэгэхээр яг гэх мэтчлэн энэ зүйлийг чи яхаар өвдөлттэйгөө хамт сууцрах. Тэг чинь тэ. Тэгээд манай багш хэлдэг байсан байхгүй. Тэгээд embrace тэ contain your emotions, contain your the feeling гэдэг нэг өөрт байгаа тэр өвдөл, зовёр, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ өөр дотроо зүгээр агуул тэ бай. Чи заавал тэрийг гаргаж хаяад ахсаага шууд шийдээд ах шаардлагагүй. Заримдаа бид нар зүгээр байлгаж явах хэрэгтэй. Тийм embrace байлгаж авах. Contain буюу ингээд өөртөө ингээд агуулаа байж байгаа. Тэгээд зүгээр яг юу хийж байгаа хэрэг
тэр болгоныг чи яг тэр өвдөлтийг тэр тавдахгүй мэдрэмжтэй байгаа тэрийг мэдэрч байгаа гэнэ яг тийм байна гэдэг чи өөрөө бас айгүй сэтгэлийн хаатай байхгүй. Тэрэнд ингээл тэр болгон сэтгэл хөдлөөд ингээл дээш доош болгоол ч юм уу яг мэдрэмжэндээ захирагтаад тахгүй. Тэгээ хит бас одоо нэг оюун санаагаараа байгаад нөгөөдхөө ингээд дараад тахгүй. Өөрийнхөө пейн байгааг мэдэрч чинь тэгээ чир байгааг ойлгох чинь тэгээ тэрийг ингээд яг хүлэн зөвшөөрч чинь өөртөө агуулад явж чинь гэхдээ урд хэлэх юм хийгээ явж чинь гэдэг энэ зүйл чинь айгу тийм сэтгэлийн хаат нөгөө талаасаа бидний ярьж байгаагаар яг төлөвшсөн байдалтай бид нарыг аваачиж байгаа тэр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд ярих юм бол бацах юм бол эдгэрэл гэдэг зүгээр ингээ юу ч мэдрэхгүй дандаа л ажиргал мэдрээл тий гоё болоод тий ямар ч стресстгүй болоод ч юм уу тий ингээл бүх зүйл сайхан байх тухай ерөөсөө биш байхгүй. За эдгэрэл гэдэг чинь магадгүй тэр болохыг яаж тий зүгээр зохицуулж сурах тий яаж тэрэнд одоо яг нэг барьц алдахгүй гэдэг шиг тий явж сурах вэ гэдэг зүйл ойлголт юм шиг байна. Гэхдээ мэдээч тэрийг төгсгий чадах гэдэг бол бас айгүй хол зүйл баг л та. Мэдээж бид нэр чадах зүйлээ чадахгүй зүйл байна. Гэтэ тэгэл яг ongoing journey гэвэл тийм хэлдэг тийм амьдралын туршдал бид нар үргэлж байнга суралцаад туулах хэрэгтэй зүйл болчихно. Тийм л ойлголтын дээр одоо ирээд байж байгаа гэсэн үг тийм. Айгүй гоё санагдчих байна. Амар олон зүйлсүүдийг бас ингэ зөв ойлгож байна. Яг таныг ярингуут гоё юу reflect хийгээд тэнгуүтэй зүгээр бодонгууд тэгвэл яг эдгэрсэн хүн гэж хийм бэ гэвэл таны яг хэлсэн тэр поинтад амар бас чухал нийтлээ л да юм дандаа happy байдаг хүн бишээ тий харин мэдрэмжтэйгээ хамт сууж чаддаг хүнийг хэлж байгаа маа embrace хийдэг байгааг нь хүлээж авч чаддаг хүнийг хэлж байгаа маа гэж байна шүү тий тэр бас point амар чухал бас тэрийг хийж одоо сурах гэдэг зүйл бас айгүй тийм challenging юм шиг. Яагаад гэвэл миний одоо өнгөрсөн туулсан амьдралынхаа туршид одоо би attachment figure-ээс ахуулаад одоо ингэж дараасаа дандаа ингэж suppress хийхийг сурцсан байгаа юм. Тэгээ өөрөө мэдлгүйгээр энэ би юу мэдэрч байгаагаа биш харин энэ хүн намайг юу мэдрээсэй гэж хүсэж байгаа вэ гэдгийг хийгээд андаа сурцсан байгаа юм. Одоо миний одоо яг өөрийнхөө кейс дээр ярихад яг тийм болохоор одоо ингэж заримдаа ингэж яг өөрийнхөө authentic мэдрэмжийг мэдрээд тэнтэйгээ суух гэхээр амар бууртаа мэдрэж байдаг. Амар өөрийгөө шүүн. Чи одоо хэн болчоод те ингэж мэдрээд байгаа эсвэл яагаад чи ингэ уурлаад байгаа юм чи уурлах ёсгүй шүү дээ барыг заримдаа те. Эсвэл ингэ амар сайд болонгууд ингэ бити юм сайд байгаад ял та гэсэн нэг тийм скриптүүд байдаг шүү дээ. Бүр ингэ жоохон бахта өөртөө суулгацсан те. Уусаа гэр бүл буддист гэр бүл чи уйлж болохгүй гэр бүлдээ чанга инээж болохгүй оройд уулж болохгүй уйлж болохгүй чанга инээж болохгүй те мэдрэмжүүд илэрхийлэгдэж болохгүй гэж хүссэн учраас бүр ингээд автоматикли дараа сурцсан байна. Тэнгууд одоо яг миний зүгээр experience өөрийнхөө яг би дээр experience хийж байгаа зүйл нь бүх suppressed хийсэн мэдрэмжүүд маань одоо ингээд бид маш шингэсэн юм шиг надад мэдээд байгаа байхгүй. Тэгэд одоо би одоо experience хийж байгаа нь айгүй их anxiety-тэй. Би юу мэдэрч байгаагаа мэдэхгүй. Гэтэ сэтгэл маань амар ингээд тайван бас байгаагаа мэдэрдэг. Тэгээ ингээд энэ дотор ингээд юм гүгээл амьсгаа жоохон ингээд давчтаал тий. Тэгээд бүх юм зүгээр байгаа мөртлөө нэг юм тий ингээд тайван биш тий. Яг тэр мэдрэмж. Тэгээ ингээд суугаад одоо тэрийг ингээд сонсох гэхээр бас нэг заримдаа юм нэр болж өгөхгүй заяа. Үгүй яг ингээд мэдээд байгаа юм. Окей, импресси. Би яг мэдрий энтэй хамт бай. Манай нэг багш хэлжээс аахгүй ингээд тэр мэдрэмжүүдээ өөрийнхөө найз гэж бод, шинэ найз гэж бодоо. Тэгэд чи тэр найз чинь магадгүй ингээд чам нэг одоо ингээд муухаас нэгтчихэж магадгүй. Гэхдээ тэр найзгаа ингээд ажиллаад үз. Зүгээр ингээд сууж байгааг нь ажиллаад үз. Тэгээ асуулт суугаад үз чи ингээд чамыг хин гэдэг тий. Намайг одоо төвшүүр гэдэг ч юм уу. Айц гэдэг ч юм уу тий. Чи ингээд яагаад чамайг айц гэдэг ч юм уу тийч ярилцсан юм уу те яг ийм байдалтайгаар ингээд ярилцаж тэр найзгаа яг анханаас нь таньж мэдчихэж байгаа юм шиг таньж мэдгийж зааж өгч байсан байхгүй. Тэгээ тэр надад бас айгүй амар таалагдчихсан. Нэрээ яг ингээд 3 дахь өнцгөөс би яг тэр өвдөд байгаа тэр одоо мэдрэмжүүдээ найз гэж бодоод тэрийг ойлгох гэж хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ингээд амар олж мэдчихсэн байхгүй. Гэтэ үнэхээр хэцүү. Одоо ингээд яг үнэхээр ингээд бүх мэдрэмжүүд одоо ингээд
булчингууд маань чангараад тий би маань ингээл амар anxious болсон үед юу яаж төвлөрөх тэр найз төвд яаж ярилцгаа мэдэхгүй байхгүй. Ааха. Тэгэж тэгэж бодож чинь. Тийм яг айгуу гоё өнцгүүдийг ярьж байгаа гэж бодож байна. Яг somatic experience гэдэг байгаа. Somatic буюу бие махбодын зүйл. Тэгээ манай дээр яг энэ хичээл орж байхад багш айгүйх нөгөө биднийг яг нөгөө бидний сэтгэл хөдлөлүүд бидний биений сонирхолтой хааны газар мэдрэгдчихэд юм байна. Тэгээ хүмүүс заримдаа яг ингээд уурлахаараа заримийнх нь ингээд одоо юу гэдэг гарн чангардаг ч юм уу тэг ингээд тэгсгүүл зарим хүмүүсийн хөвлий төвлөрдөг ч юм уу зарим хүмүүсийн энэ дээр хоолон дээр нь байдаг ч юм уу ингээд ер нь бол хүний биений янз янз газруудад ер нь бол сэтгэл хөдлөлүүд бас байж идэм юм. Тэнгүүд айгүй сонирхолтой бидний яг дасгал ажлууд хийнгүүт нөгөө сэтгэл хөдлөлүүдээ гадаг эхлээд хаана байгаагаа олж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд meditation магаар ингээд нүдэн анжаад яг дотоод юу мэдрэмжүүдтэйгээ холбогдоо. Тэгээ тэр мэдрэмжийн биеийн аль хэсэгт хүчтэй мэдэрч байгаа мэдрээ. Тэгээ тэр яг хаанаас үүдэлтэй ямар юу байна гэдгийг ингээд нөгөө таньж мэдэх гээл ингээд холбогдоод яваал тэгэл тэрийг илэрхийлэх гээл маш олон аргууд байгаа хгүй. Тэгээд айгүй сонирхолтой би надад миний гаранд айгүйх тийм уур байсныг мэдсэн. Тэгээ тэр уур айгүй тэгээ би ингээ анх удаа яг тэр би тийм уур надад байгаа гэж би айгүй бодоагүйсэн байхгүй. Тэгээ надад бас айгүй шинээр олж мэдсэн. Тэгээ бодсон чинь нөгөө яг тэр уураа ингээд мэдээд яасан чи миний гар айгүй ингээ хүнд өргөөд бүр айгүй ингээ бадарч байгаа юм шиг ингээ бүр болоод би бүр гайхаад өөрөө мэдрээсээ гайхаад би бүр тэгээ багштай хэлсэн чи окей чи яг юу байна гэсэн чи яг тэр нь явж уур болж байгаа байхгүй. Тэгээд тэр нөхцөл байдланд би яг айгу миний гар хүнд хүртэлтэй ингээ мэдрэмж ингээ явж ах юм уу гэж айгу бодож авч байсан. Тэгэхээр яг нөгөө дахиад маш яг холбоотой байд юм байна гэдгийг ингээд олж авсан тийм мэдрэмж. Тэнгүүд бас дахиад нэг сурж байгаа бид нар байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж болгон чинь тэр тусмаа сэтгэл хөдлөл болгонд бид нарт өгөх гээд байгаа мессеж байгаа байхгүй. Тэр сэтгэл хөдлөлүүд байгаа учир шалтгаан байгаа. Бирөөсөө бидний дайсан биш байхгүй. Энэ чинь нэг сөрөг зүйл биш байхгүй. Уур зод сөрөг зүйл биш. Уур хизээ сөрөг болохыг гэхээр бид нар уурыг буруугаар ашиглах байна. Яг гол мессеж нь уур ягаад хоёр төрдөг. Уур чинь яг анхдагч мэдрэмж хийж болно, хоёрдогч мэдрэмж хийж болно. Бид нэр шудраг бос зүйлийг угаасаа хүн цаанаасаа шудраг бос зүйлийг төвчгүй тэрэнд угаасаа уурлаж бухимддаг. Тэгээ уур өөрөө биднийг уур хөрөхөд хүн болгоно хүчрхэг мэдрэмж авдаг тий. Хүч өгдөг багхгүй. Тэгээ яг уур чинь яг цаанаас юу гэхээр энэ бол байж болохгүй зүйл энийг л тэмцэх хэрэгтэй. Нэгсэндээ зохисгүй шудраг бус тийм зүйлсүүдийг бид нэр уур биднэр тэг хүч өгч тэмцэх одоо зүйл болдог байна. Тэгэнгүүт хүмүүс юу гэж андуурдаг гэхээр зэрэг уур яа тэгэхээр сул дорой гуниг мэдрэх үедээ заримдаа бид нэр сул дорой байдал дээр тэр уурын хүчийг ашиглаад тийм учраас тэг ингээд уурыг гаргаад тэр нь токсик ангар болж хувирч байгаа. Гэтэл тэг энэ болохоор айгүй хүчрхийллүүдээр айгүй гарч ирдэг байна. Хүмүүс эхлээд ингээ хүчрхийлэл үлддэг зодох ч юм уу хүмүүнийг ингээ хүчээр илэрхийлжээд дараа нь яг ярилцах үед яг үнийг хэлэхэд цаана яг нэг бол шудраг бос байсан учраас хамгаалж иж бол гэтээ ихэнх маш олон тохиолдлуудад тэр тусмаа эрэгтэй хүмүүстэй гарч ирэх гэдэг айгүй сонирхолтой зүйл нь яг тийм сул дорой мэдрэх үед хүчгүй мэдрэх үед тий айгүй гунигтай мэдрэх үед цаанаасаа нөгөө бидний савлж эрэхтэй хүн хүчтэй байх хэвээр сул дорой байвал гутамшиг шиг санагддаг учраас тийм сул дорой байгаа тэр зүйлээ уурын хүчийг ашиглаж илэрхийлээд яг мэдрээд байгаа нь уур биш. Сул дорой байх боломжтой байдаг байхгүй. Гэх мэтчлэн бүх мэдрэмжинд ичгүүр гэдэг чинь бидний ёс зүйтэй байх, тэг хим хэмжээтэй байх гэдгийг цаашаа тэг ингээд зохисгүй зүйл хийгээд байгааг чи ингээд таатай зүйл хийхгүй байгааг чамд ингээд мэдүүлж идэг зүйл байна те буруутай зүйл ч гэсэн бид нар бас яг тэр хим хэмжээг те зааж идэг те гуниг бол бид нарт ингээд нэг юм таалагдахгүй байгаа надад нийцэхгүй юм байгаа эсвэл ингээд чамд тааламжгүй юм болж байгааг ингээд хэлж байгаа те гэх мэтчлэн ингээд бүх сэтгэл хөдлөлтөд бид нарт одоо ашиг тустай мессеж өгч байгаа тийм яг тэрийг л тийм зорилготой. Тэгээ тэр нь дандаа биднийг нэг хорлох гээд байгаа юм ерөөсөө биш байгаа. Бидний эсрэг зүйл биш байгаа таахгүй. Тэнгүүд ч ихэнх бид нарсын зарим гэлэг сэтгэл хөдлөлтөй ингээ автах ингээ нэг
буруу юм гэдэг нэг ойлголт байгаа нь бид нэр яг зөв холбогдод зөв мессежийг гаргаж чадахгүй байх тохиолдлууд их байгаа. Яа тэгэхээр угаасаа хүний мэдрэх хамгийн хүнд хэцүү мэдрэмжүүдийн нэг нь болохоор мэдрэмжүүд нь угаасаа ичхүр буруутгал энэ хоёр чаг бас айгүй хэцүү мэдрэмжүүд байдаг байхгүй. Тэгээд энийг яг зөв одоо яг мэдрээ тэрийг зөвөр илэрхийлнэ гэдэг хүнээс айгүй тэгэхээр яг энийг зааж өгөх те бид нар бас гэтэл бид нар багасаа тийм байгаагүй учраас угаасаа л яг ичхүр болох үед ихэнх хүмүүс ер нь бол дандаа зүгтах эсвэл яг бүр алгуулад өгмөр санагдах эсвэл яг тэрийгээ давахын тулд тэ нуугдах эсвэл тэрийгээ давахын тулд өөр одоо дүр төрх илэрхийлдэг ч юм уу гэх мэтчлэн ингээл тэгэхээр яг зөв гол мессеж нь тий бидний төрөөд байгаа мэдрэмжүүд сэтгэл хөдлөлүүдэд бид нарт өгөх гээд байгаа мессеж байгаа. Тэгээ тэрийг л бид нэр анхаарч сонсох тухай байгаа байхгүй. Түүнээс бол би ууралчлаа гэд амар муу хүн болоод байгаа юм биш. Би гониглаа суучлаа гэд нэг арчаагүй болоод байгаа ш. Яг гол зүйл нь мэдрэмжтэйгээ суу, мэдрэмж найрлах гэдэг зүгээр яг чам яг юу хэлэх гээд байгаа юм. Яг юу тэнд яг ямар чам мэдээлэл зөвлөг байгаа даа гэдгийг л ойлгох тухай юм шиг ойлгосон тийм. Юу нэг айгу гоё юм ярьж шүү. Үнийг яриад байна. Чиний хувьд яг чи бас сая Сингапурт сураад ирсэн тий. Энд дээр чиний суралцсан талаас нэмж хэлмээр зүйлсүүд нь яг юу байна тий. Надад яг таны нөгөө гаргасан ичхүүрийн мэдрэмж бас амар чухал нэгтлээ. Ичхүүр буруутгалын мэдрэмж. Яагаад яг зөвхөн ингэж багасаа өсөхдөө одоо ингэж дандаа шейминг болж өссөн. Одоо тийм тохиолдлууд надад зүгээр одоо би ингээд өөрийгөө бодоход тийм тохиолдлууд амар их байгаа байхгүй. Дуулангууд болохгүй. Орой дуулах юм бол яадын идэв тий. Эсвэл ингээд уйлаад мэдрэмжээ илэрхийлэнгууд дандаа шейминг тий. Яага уйлаад байгаа. Уйл бити уйлаад муу ёр гэдэг ч юм уу тий. Яг нөгөө нэг cultural юм орж ирж байгаа ч гэсэн. Тий дандаа яг тэрийг би internalize хийгээд тэрийг одоо хүлээж авахдаа би юу хүлээж авсан бэ гэвэл би одоо уйлах юм бол одоо би энэ хүмүүс одоо би ингээд exist тэ word to be existence болохын тулд тэ болохын тулд энэ бүх мэдрэмжүүдээ ерөөсөө бүгднийг өөртөө л байлгах хэрэгтэй байна гэсэн мессежийг аваад өссөн байхгүй. Тэнгууд одоо ингээд энэ бүх зүйлүүд ингээд сураад энэ шеймийг ингээд сураад эхлэхээр яг бүр яг энэ мэдрэмж за энэ шейм гэдэг мэдрэмж ямар амар юм бэ? Тэгээ энэ шеймээс болоод ингээд хүмүүс хүн халаад байгаа байхгүй тий. Шеймээс болоод хүмүүс ингээд нэг нэгээ зодоод байгаа байхгүй тий. Шеймээс болоод хүмүүс заримдаа амиа орлож тий. Дотор байгаа юмудаа илэрхийлж чадахгүй болохоор тэр нөгөө нэг мэдрэмжүүд нь өөрлөн шилдэг ч юм уу тий. Тэгээ та яг энэ яг ичхүүр гэдэг яг энэ мэдрэмжийн талаар жоохон ярьж өгөөч гэж хүсэж байна. Аха. Ягаад ичхүүр чи яг өөрөө сая ярьж байхдаа анзаарсан бол ичхүүрийг чи нэг зүйлтэй холбоодсон байхгүй юу? Тэр нь би гэж аахгүй. Ичхүүр буруутгал эдгээр ихэнхдээ бидний би хинбэ буюу бидний identity гэж яриад байгаа. Намайг тодорхойлох тодорхойлолт руу очдог. Ихэнх үед хүмүүс тэр чинь уг нь бол чиний нэг хэсэг мэдрэмж байхгүй. Гэтэ заримдаа ичхүүр тэр чигтээ чи өөрөө ичхүүр болоо хувирчдаг гэсэн үг. Тэгээ тэр мэдрэмж тэр сэтгэл хөдлөл яг чи тэр чигтээ чи тийм болоо хувирах үед маш том харагдана. Тэгээ чи тэр ичгүүрийг хизээж давж чадах ичгүүр чамаас салахгүй юм шиг. Тэгээ чиний нэг хэсэг бүр ингээд одоо яг чамайг тодорхойлолт болчиход байгаа байхгүй тий. Тэгээ яг тэр identity буюу яг өөрийгөө харах үнц, өөрийгөө дүгнэх, өөрийгөө хинбэ гэдэг зүйл рүү айгүй хүн холбогдчихдог учраас хүмүүс тэрийг ялгаж салгаж давж гарахад айгүй хэцүү байдаг. Тэгээ манай багшнаас айгүй хэлдэг байсан хүн ер нь хизээ хүн сэтгэл хөдлөлөө ер нь бол айгүй эрүүлэр удирдах чаддаг вэ гэхээр сэтгэл хөдлөлөө яг өөрийнхөө identity буюу би хэм бэ гэдгээсээ салангад байлгаж чадчихбайгаа үед. Надад ийм нэгэн асуудал те нөхцөл байдал үүссэн учраас энэ сэтгэл хөдлөл төрөөд энэ мэдрэмж төрөөд энд сэтгэл хөдлөл гэдэг чинь яг гэсэн дээр бид нар тулгарч байгаа асуудал тэр нөхцөл байдалд бидний хариу үйлдэл шүү дээ тийм react and respond тийм би биш байхгүй. Гэтэл зарим үед угаасаа бид ихтэй энэ нэг ууртай чи бол баг тийм нэг тийм юу гэдэг ч юм буруу тал ингээд хахаар ерөөсөө би тэр чигтээ өөрөө тэр сэтгэл хөдлөл болцсон юм шиг. Тийм мэдрэмж болцсон юм шиг тийм тэрнээсээ ингээд салгаж чадахгүй тийм. Тэгээд тэр хүмүүсийг бас айгүй хэцүү яг нэг баг
шорон байгаа шиг prison болгодог. Тэрний ялгааг олж харах. Тэгэхээр нэг юу гэж хэлэх гээд байгаа ичгүүр гэдэг үед яг яа тэгэхээр сая миний хэлсэн үг ичгүүр одоо хэлсэн үг айгаа буруу байсан учраас зохисгүй байсан учраас хийсэн үйлдэл зохисгүй байсан учраас би ичгүүрийг мэдэрчээ гэж харахныг өөр би зохисгүй учраас би ичгүүртэй юмтан юм би ичгүүр гэдгээ шууд өөр дээрээ наахгүй ичгүүр тийм айгу хэцүү байхгүй чамаас тэр мэдрэмж чинь шууд чам дээр ирнэ штэ тийм тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл нь яг бидний сэтгэл хөдлөл мэдрэмжтэй ингээд яг сэтгэл хөдлөл мэдрэмжээ бид нар яг өөрийнхөө identity-г хинбэ гэдэг дээр наачих үед тэрийг давж гарах айгу хэцүү болчихдог гэсэн. Тэгээ тэрийг яг нөө сэтгэл хөдлөл мэдрэмжээр зүгээр ойлгож аваад тэрийг зүгээр илэрхийлж давтгуулах тэрийг зүгээр нийлэх гээд байгаа энэ бүх зүйл чинь нөгөө мессеж нь юу байна гэдгийг харахын тулд яг нөгөө дахиад салгах бас айгу чухал хэрэгтэй болж байгаа байхгүй. Тийм. Тэгэхгүй бол маш олон хүмүүст ингээд одоо сэтгэл зүйн зөвлөгөөгөө явж байгаа ч хүртэл маш олон хүмүүс яг өөрийгөө тэр чигтэн гэдэг ичгүүр өөрөө л ичгүүр болоод амьдарч байгаа үеуд ингээд байдаг тийм ингээд би нөгөө интервью одоо нэг emotions гэдэг одоо яг түүл байдаг хгүй яг одоо сэтгэл хөдлөлийг одоо сэтгэл хөдлөлтөд ярилцах гэдэг одоо сэтгэл заслын арга гэсэн үг. Тэгээ яг тэгээд тухайн хүнийхэн яг сэтгэл хөдлөлөөр нэрлээд тэгээд шууд сэтгэл хөдлөлтөд тэр хүнийх нь орон биш үү. За одоо чамайг жишээлхэд чи бол бадмаа биш те. Чи бол одоо бадмагийн ичгүүр. Гэтэ би энэс эхлээ чамны ичгүүртэй л юм гэсэн үг. Тэгмэд за ичгүүрээ чи хэр удаа бадмагийн дотор амьдарч байгаа вэ? Хизэнээс амьдарч байгаа вэ? Яаж чи бадмагийн амьдралд орсон бэ? Хин оруулсан бэ? Гэдэг ч юм уу яг ингээд ярангуут хүмүүс гайхах тохиолдлууд аяах байжсэн. Яагаад гэсэн чинь хөөх нөгөө өөрөөсөө салгаж эхэлж байгаа байхгүй юу? Хүндлэнгөөс нөгөө нэг тэгээ чи бадмагийн амьдрал яг юу хийдэг вэ? Бадмад тустай байдгүй, тусгүй байдгүй, яаж яадаг, хэр ойр хугацаатай байдаг, яад ингээд цаашаа ингээд ирэнгүүт нөгөө хэрэгээр хэдийгээр хүн ингээд өөрөө яг тэр сэтгэл хөдлөлөө болон ярьж байгаа ч гэсэн санаад хүндлэнгөөс харах боломжтой. Хөөх энэ сэтгэл хөдлөл чинь нэрнгээс надад ингээд байгаа юм биш гэдгийг харах тохиолдлууд байдаг гэсэн. Тэгэхээр яг ингээд ялгаж харах бас айгу чухал гэж тий сурч авсан тий. Вау, наа чи бас хийвэл амар гоё тасгал юм шиг санагдчих шүү. Надаа ер нь миний ичгүүр ер нь ярих ихтэй юм байна. Тийм. Сонирхолтой яг ингээд чи ингээд зүгээр л тэр асуулт өөрчлөгдөх үед чиний дотор ингээд магадгүй ингээд чи шууд би аль болох тэр нөө тархиан унтраагаа бодохгүй шууд хариулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгмэд айгу бас айгу тархиныхаа нөгөө prefrontal cortex унтрааж байгаа emotional state-ээр ярих хэрэгтэй байна. Тэгээ тэрийг яаж агаад тийм. Тэгэхээр айгу сонирхолтой. Тийм байна тий. Тийм. Вау, өстой гоё intervention сурч авлаа. Тийм. Nice. Nice. Хуалцсан маш их баярлалаа. Тэгээд саяны арга бол үнэхээр бас яг юм миний бол амьдралдаа дандаа л өдөр болгоно ер нь толгордог бэрхшээлүүдийг таргет хийж чадсан тийм гоё бас арга интервеншн байлаа. Бас ичгүүрийн талаар ингэж гоё задлж ярьж өгсөн баярлалаа. Яг энэ бол үнэхээр яг юм үнэхээр практикал санагдаа. Тэгээ гол чухал зүйл нь чи өөрөө ичгүүр биш зүгээр чиний хийсэн үйлдэл ичгүүр юм ичгүүртэй зүйл юм биш те гэж ойлгоод авчих юм бол чи үйлдэлээ засах амархан. Гэтэ өөрийгөө өөрчилж чадахгүй шүү дээ. Үүсгэж яадаг бол чи хинбэ гэдэг те чамд байгалаас өгөгдсөн тэр зүйлсийг өөрчлөх угаасаа ер нь бол өгөгдөл байгаа бол хэцүү те. Тэгэхээр ичгүүрийг ч юм уу буруутгалыг ч юм уу өөр дээр наачих үед бид нар тэднээс салахын тулд өөрийгөө өөрчлөх гээд байдаг байхгүй юу? Өөрийгөө өөр хүн болох гээд байдаг. Тийм учраас маш олон байдлаар ичгүүрд орсон хүмүүсийн ихэнх хийдэг үйл нь дүр эсгэх байдал орж ирдэг. Ичгүүрд орох уугүйтэй гин чанга нээдэг ч юм уу ичгүүрд орохоор ингээд өөр үйлдэл хийдэг ч юм илүү үйлдэл хийдэг ч юм уу тэгээд өөр дүрийг бий болох гээд. Тэгэхээр яг өөрийнх нь яг тэр ичгүүртэй байгаа тэр амар одоо нөгөө байж чадахгүй шүү дээ хэцүү. Тийм учраас нэг өөр дүрийг бий болох гээд гэсэн. Тэгэхээр яг дахиад чухал нь тий салгах гэдгийг тий. Ичгүүр гэдэг чинь мэдрэмжтэй. Тийм мэдрэмж. Окей. За ямар ч тач хоёлаа ер нь төгсгөлдөө ирж дээ.
Тэрнээс өмнө бас хоёулын үлдсэн нэг хоёр асуулт байна. Тэрийг явчих гэж бодож байна. Тэгээд одоо ер нь ингээд маш олон сэтгэл зүйч нар, сэтгэл судлаач нар, сэтгэл засалч нар гэж ер нь гарч ирж байгаа тийм. Тэгээд энэ дээр бас товчхон тийм яг эдний ялгаа нь юу, энэ хүмүүс яг ямар кейсүүдтэй ажилтیں۔ Энэ талаар та бас бидэнд өөрийнхөө мэдлэгээс хуваалцаач хүсэж байна. Тийм. Угаасаа энэ сэтгэл зүй, mental health яг энэ зүйч айгу том зүйл байгаа шүү дээ. Тэгээд энэ дотор өөр мэрэгчлэлтнүүд байгаа тийм. Сэтгэл судлаач гэдэг хүн бол ер нь олон түвшинд тийм судалгаа шинжилгээ хийдэг. Шинэ одоо магадгүй тийм ингээд яг томьёолтуудыг бий болгох онлын түвшнийг дахиад цаашаа одоо задлаа тийм. За эн чинь явж тийм ингээд одоо cognitive behavior чинь юм биш үү гэдэг ч юм уу. Тэгээд trauma гэдэг чинь ер нь бол ийм байна. Тэгээд дахиад trauma ингээд 3 хувааж ингүүл дахиад тэрийг 10 бол задлж болно тийм. Тэр ерөөхдөө ингээд яг академиктэй онлын түвшинд судалгаа хийж шинжилгээ хийж гаргаж ирж байгаа одоо симптом тэгээд одоо диагноз тэр зүйлсийн дүгнэлтийг дахиад одоо бичнэр бий болгох үүсгэх эсвэл авшруулах гэдэг ийм төрлөөр ингээд ажиллаж байгаа сэтгэл судлалыг ингээд хийж явж байгаа хүмүүс гэж би ойлгож байгаа. Сэтгцэн эмч гэж бас байгаа шүү дээ. Сэтгцэн эмч нь илүү яг хүний яг сэтгэц буюу яг оюун санаанд гарсан өөрчлөлтийг яг эмнэлгийн яг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яг эмэн болон яг тийм эмчилгээ хийж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Сэтгэл засалч нар гэж бас байгаа. Сэтгэл засалч нар гэдэг нь илүү яг бас яг янз бүрийн аргуудыг ашиглаад хүний сэтгэлд үүссэн байгаа тэр гэмтлүүдийг засаж эмчлэх эмэн бас арга байж болох байхгүй. Тийм дунд ч маш олон төрөл байх шиг шүү дээ. Ингээл хипноз хийж байгаа юм ч байна. Зарим ингээл манифест янз бүр байх шиг байна. Гэтэ зөвхөн заавал тийм байх халгүй зүгээр бид нэр talk therapy байж болно ярилцаж болно, зурган байж болно, маш олон төрлөөр дахиад эн чин дотроо задраад явчихж байгаа тэгээд дараагийнх нь болохоор зэрэг одоо сэтгэл зүйч гэж яриад байгаа тэрийг одоо яг бас англи хэл дээр илүү жоохон ялгаанууд нь надад илүү зүгээр буусан. Тэгээд одоо миний хувьд гэх юм бол counselor буюу сэтгэл зүйн зөвлөгч гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд бидний хувьд юу гэхээр зэрэг бид нар бол эмэн одоо дэмжлэгээ хийхгүй бид нар бол клиник төвшний хүмүүс бол биш клиник сэтгэл зүйч гэж бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол эмэн одоо зөвлөгөө өгнө эмчилгээ бас хийх хэрэгтэй төсөж байгаа. Миний хувьд үл яг тийм бол байхгүй. Би тэгвэр бас сэтгэл судлаач юм онлын төвшний юм хийгээл явж болно одоо сураад явъя гэвэл болно. Гэтэ бас яг тэр биш. Би илүү яг шууд өнөөдөр яг чамд тулгарч байгаа сэтгэл зүйн асуудал дээр нь шууд сэтгэл зүйн зөвлөгөө уулзалтыг хийгээд явж байгаа. Тэглээгээд шууд одоо тэр хүнийг яахыг шууд зөвлөд хэлж өгдөг биш. Яг манай юугаар counselor гэдгийг яг англи дээр сэтгэл зүйн зөвлөгчийг тайлбархдаа coming alongside буюу яг тэр хүний хажууд нь ингээм хамт алхаж байгаа хүнээр зөвлөж ярьдаг байхгүй. Тэгээ тэрний үхэд тэгэхээр бидний хийж байгаа ажил, миний хийж байгаа ажил чам тулгарсан байгаа яг асуудлыг, сэтгэл зүйн асуудлыг олон талаас нь дахиад үргэлжлэнтэй холистик байдлаар харж үзээд яг тэр асуудлаа даван туулахад тэр асуудлаа олж мэтгэхэд ч юм уу тэрнээсээ эдгэрхэд чамд ингээд чиглүүлээл хамт алхаж тусалж дэмжиж байгаа. Ер нь бол сонсогч байр суурин дээр явдаг тийм хүн гэсэн үг. Гэхдээ миний хувьд бол яг одоо сэтгэл засалчийн тайлхан нөгөө арга барилуудыг сурцсан учраас яг эдгэрлийн бас төвшний юмнууд хийгээд явж байгаа. Тийм юм ялгаатай байгаа. Тэгээд яг энэ талаар тийм мэдэж авал бас айгүй дээр. Гэтэ яг Монголд одоо яг тийм бүх хүмүүс нь л бас яг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй байдаг бах тий. Яг тэр системаас яг яаж ажиллаж би санаар мэдхгүй нэг одоогор энд нэг ажиллаж эхлэх болохоор ер нь баруунд ч юм уу гадаадд бол бүх хүмүүс угаасаа сэтгэл зүйн зөвлөгөө хүнтэй уулзах уулзалтын зөвлөгөөг авах эрхийг авдаг. Тэгээ тэгжээж ер нь бол ингээд ажилтдаг. Тэгээ тэр нь угаасаа цаанаас ингээд төвшин ялгаал яаж ажиллаж байгааг харуулж байгаа. Тэгэхээр яг одоо л зөвөр надад олголцсноор нэг тэр нэр сэтгэл зүйч гэж ярьж байгаа санагдсан. Гэтэ тэр нэр дотор бас юм ялгаа байгаа гэдэг тийм болж мэдсэн тийм. Тэгэхээр одоо ер нь бол ялгаа нь илүү тодорхой гарч ирж байна тийм. Яг Монголын нөхцөл контекстн дээр болохоор сэтгэл зүйн бид нар ч одоо холбоотой болсон байгаа. Тэгээд бас сургуулийн сэтгэл зүйч нарыг бэлтгэдэг тийм системтэй болсон байгаа. Тэднэр дээр яг кредит өгч байгаа гэж би сонссон. Тэрнээс одоо яг бакалавр төгсөж байгаа ч юм уу яг тэр
одоо бакалаврын төвшний оюутнуудад яг кредит өгөөд яг одоо чи accredited одоо тэр counselor боллоо, сэтгэлзүйч боллоо гэсэн яг team accreditation өгдөг гэсэн нь бас тодорхой биш. Тэгэхээр албан ёсоор одоо яг нөгөө тэр хүнийг одоо яг сэтгэл зүйн зөвлөгөө өгж болно гэдэг одоо яг зөвшөөрөл нь нэгдсэн байдлаар авдаггүй гэсэн үг юм шүү дээ хэмжээнд. Зүгээр яг төгссөн бол мэргэжлэр ажиллаа явж байгаа тийм. Тэгээд яг миний одоо туршлага дээр харахад бакалавра төгсчөөд дахиад мэргэжил дээшлүүлж сурч иж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвшөнд ер нь хүрэх юм болов гэж би ер нь хараад байгаа юм. Ягаад гэвэл бакалавр болохоор ерөнхий биднэрт нэг юм авчаалал өгч байгаа шүү дээ мэдээллүүдийг. Гэхдээ яг програмаас шалтгаална л да тий. Тэгээд practice skill байна уу? Тэгээд practice skill-ээ хийхэд яг систем нь байна уу тий? Supervision байна уу? Юу практика хийх, internship хийх байгууллагууд нь байна уу? Тэр систем байна уу гэдэг нь бас тий хийх зүйл зөндөө байгаа юм шиг санагдаж байна. Тийм үү. Би сүүл нөгөө яг Монголд сургууль төгсөөд ч юм уу эсвэл энэ тань сургууль төгсөж ирээд сэтгэл зүйчээр ажиллаж байгаа хүмүүстэй би бас supervision уулзалтууд хийх тохиолдлууд ер нь гарч ирсэн. Тэгээд яг тэднээс олж мэдсэн нөгөө 4 жилийн хугацаанд агиох онлайн төвшнөл яг яваад practical юу байгааг учраас яг кейс буюу яг тохиолдлуудаар ажиллаж ихэнх уулзалт ирсэн чинь бас яг яхаа мэдэхгүй байгаа. Тэр байдал дээр одоо би одоо яг зөвлөгөө өгч байгаа гэх юм уу? Яг нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө гэхээс илүү яг ажил мэргэжлийн supervision тэгээд өгж явахдаа тийм тэрийг анзаарсан нөгөө 4 жил байхдаа миний сонссоо баг 3 сарын л дадлага байсан гэж сонссон. Тийм. Тэгээд тэр бол бас тэгэхээр бас айгүй хэцүү л ахaltaа шууд яг сэтгэл зүйн зөвлөгөөгөө явахад айгүй барьцгүй. Манай сургуульч юм бол бид яг шууд 3 сар онлоо заангаа давхар шууд угаас 7 хоног болгон би биэнд зөвлөгөө өгөөл багш нарын хянаал тэгэл 7 дарны дараа 3 сар яг шууд л нөгөө хүмүүстэй шууд ажиллаулаа явцдаг болохоор нөгөө сураад дуусахтаа аль хэдийн нөгөө ингээд жоохон танил болцсон аргаа мэдсэн тийм байсан болохоор тийм гараад ажиллахад тэгэхээр яг тийм чиний хэлснээр яг сургалтын яг хөтөлбөр програм ямар вэ тэр бас яг айгуу чухал хаа. Харин тийм гэж санагч байна. Ер нь practical яг тийм системтэй болчихвол бас гоё юм да. Тийм миний хувьд бас тийм яг сураад хэдийгээр тэгэл бас яг юу гэдэг нь онлоо сурчаа practical ажил хийгээд байсан хэрнээ дахиад яг жинхнээсээ яг бие дагаад жинхэнэ ажиллаад эхлэхгүйд дахиад зөндөө олон юм сурч байгаа байхгүй. Нөгөө сураад юмнууд бүр дахиад айгуу сурч байгаа. Тэгэхээр ерөөсөө сэтгэл зүйн зөвлөгөө өгч сурна гэдэг яг энийгээр илүү сайжирна гэдэг бол яг л практик дээр буюу яг бид тэр хийж үзчихээж гацж үзчихээж хаашаа яахаа мэдэхгүй болж өөрөө те яг гэдгэрэл хүн яаж идгээд тэр яг процесс донд явах тусмаа л улам илүү яг энэ бидний сураад байгаа юм улам ойлгомжтой улам илүү ойлгоод тэр багшийн хэлээд байсан юм чи энэ юм бэ штэ ч юм уу те нөгөө нэг юу чи энэ л байсан юм бэ штэ гэдэг ч юм уу ийм үед айгуух гарч ирнэ. Тэгэхээр яг шууд одоо юу гэдэг доктор хүртэл сурсан ч гэсэн те тэрний дараа дахиад бид нэр бодод кейсээр ажиллаар ирэхэд дахиад шинэ сураал явах юм байгалах гэж бодож байна те. Тэгэхээр ер нь бол практик гэдэг бол бас амар дахиад нэг чухал одоо юм university дээр дахиад нэг degree авах нь шүү дээ ер нь бол тийм юм байна гэж бодсон тийм. Яа тэгэхээр угаасаа бидний ажиллаж байгаа хүн болгон давтагдчихгүй хүн болгон тий нэг л өөр байгаа. Тэгээ тэр хүмүүсийн амьдрал өөр, тохиолдлууд өөр, нөхцөл байдал өөр. Тэгэхээр адилхан сэтгэл готролтой ирж авч гисэн миний ажиллаж байгаа хүн болгонд өөр өөр байх магадaltaй. Тэгэхээр тэр болгон дээр сэтгэл готролтой ажиллах ч юм уу тий төгшөөртэй ажиллах дахиад өөр болж хувирна тий. Тэгэхээр яг суралцаал явах юм шиг байна тий. There's a lot. Ер нь бол нөгөө хүн өөрөө угаасаа мөнхийн өөрчлөгдөж хөгжиж өөрчлөж байдаг хүний амьдрал, хүний нийгэм, хүний бий болгож байгаа тогтолцоо систем одоо дэлхийд ч гэсэн яаж өөрчлөгдөж байгаа тий одоо бид нар хэлээд байдаг дараа үе юм уу яасан үед бол биднээс юм тийм бэ айгүй ялгаа байж байгаа гэж байна шүү дээ. Хүн өөрчлөгдөж тий юмс өөрчлөгдөхийн хэрээр угаасаа бид нар хүнтэй ажиллаж байгаа учраас бидний сурс арга болоо дахиад шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа сэтгэл зүйд одоо би бол тийм 4 жил одоо юу гэдэг сураад дуусчлаа гэдэг үгүй шүү дахиад
үргэлжлүүлэл сурч шинээр дахиад ямар юмнууд гарч ирж байна, юу яригдж байна те дахиад нөгөө childhood дээр юу яригдж байна. Одоо нөгөө relationship conflict grief буюу нөгөө уух хашиг тулах юм чи одоо юу болж хуурж ингээл шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа юм ингээл байнга л харж уншиж те ингээл мэдээллийг авч явахгүй болвол сураад өгсөн ингээл тэр удаа яах юм бол тэгэл зогсож шүү те. Тэгээд бас айгүй хязгаарлагдчихсан. Тэгэхээр ер нь бол хүнтэй хамт явах хэрэгтэй мэрэгжил юм шиг гэж би ер нь хөгжүүл хамт явах хэрэгтэй тийм. Нэг энийг ярьсных танд одоо ер нь айгүй тус болсон номнуудаа та гоё нэрлэж яг ингээд яг үнэхээр таны өөрийн чинь бас хийлийн journey бас ингээд бус одоо хүмүүстэй ажиллаад явах үед те эсвэл суралцж явах үед тань яг үнэхээр энэ ном үнэхээр надад айгүй тусалсан эсвэл ойрт ингээд та өөрөө уншиж байгаа ч юм уу тийм номнууд байвал бас бид нарт гоё сажест хийж. Яна ихэнх нь айгүй англи хэл дээр номнууд байна. Тэгээ ихэнх нь айгүй тийм манай сургуулийн номын сангууд байсан номнууд болохоор олдцсон хэрэг би үнийг сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан харуул травмагийн талаар номнууд дээр гэх юм бол доктор Gabor Mateгийн номнууд би бол нэлээд уншсан. Gabor Mate. Gabor Mate is just тэр номнууд байсан. Тийм. Хатсан баярлаа. Зүгээрээ. Өнөөдөр жахаа сешний wrap up хий. Одоо яах вэ? Урт боллоо. Гэтэ маш их баярлаа. Өөрийнхөө цагийг ингэж зарцуулж те оролцож аваад маш олон зүйлсүүдийг суралцж байна. Тэгээд өнөөдөр бас дугаарыг маань үзэж байгаа үзчих гэсэн те сонсож байгаа хин нэгэн те маш олон зүйлийг ухаарах хаа ойлгох хаа гэж бодож байна. Айгу гоё мүлжүүр ихтэй яс шиг те гоё ярилцлага болоод энэ маш их баярлаа. Тэгээд сувгийн маань маш олон бас сэтгэл зүйг сонирхож байгаа. Эсвэл сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэж байгаа. Мөн сэтгэл зүйч одоо өөртөө сэтгэл зүйгээр суралцаа явж байгаа хүмүүс ч гэсэн нэлээх үздэг байгаа. Тэгээд та тэр хүмүүст хандаж бас юу гэж бас хэлмээр байна те. Тэр талаараа хэлээд хоёлаа өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе гэж бодож байна. Окей, баярлалаа. Энэ чиглэлээр яг сураад явж байгаа ч юм уу ажиллаж байгаа, сурахыг сонирхож байгаа хүмүүст хандаж эхлэх юм бол энэ мэрэгжил гэдэг өөр айгу зүрх сэтгэлийн дуудлага хэрэгтэй мэрэгжил юм шиг байна. Тэгээ өнгийн хүмүүс ч гэсэн хэлэх хүмүүсийн зовлон сонсоод л гэдэг ч юм уу те. Ядарсан тийм те. Гэтэ нөгөө талаасаа бас мэрэгжил. Тийм тэгэхээр бас маш ёс зүйн өндөр ёс зүй шаардсан бас зүйл. Тэгээ хүний бас мөн чанар те. Энэ зүйл яа тэгэхээр бид нэр хүний ер нь бол хамгийн эмзэг зүйлтэй ажиллаж байгаа. Хүний сэтгэл гэдэг бидний гарт те яг энэ төрөлөөш тийм цогц зүйлээр бид ажиллаж байгаа. Яг магадгүй бидний нүдэнд харагдаж гарт байр гэж хэмжигдэхгүй ч гэсэн магадгүй тэр зүйл тэр хүний амьдралыг те тэр хүний ад жаргалыг тэр хүний маш үн цэнтэй зүйлстэй холбоотой. Тэгээ тийм нандин зүйлстэй ажиллаж байгаа учраас те бид нарт маш том тийм одоо яг ёс зүй энэ зүйлийг яг тэгж үнэлж харах те бидний хандлага яг тэр зүй хандлагыг бий болгох бас айгүй чухал ах гэж бодож байна. Урт хугацаанд тэр нь яг бидний амьдрал. Яа тэгэхээр маш олон одоо яг сэтгэл зүйчнэр яг burnout буюу ажлаас таршрах, өөрсдөө сэтгэл зүйн асуудалд орж байгаа энэ зүйлсүүд нь миний олж мэдсээр одоо 40 хэдэн жил, 50 жил ажилласан хүмүүсийн туршлагаас сонсохоор яг зүрх сэтгэлийн дуудлага биш те. Ажил гэж ч юм уу, career гэж ч юм уу, мөнгө гэж хааж ажилласан хүмүүс урт хугацаанд угаасаа ингээд орхих ч юм уу. Тэгээд тохиолдлууд их гарч байгаа. Яа тэгэхээр хэрвээ зөвхөн нэг боломж бизнес чи юу гэдэг нэр төртөө болох зүйл гэж харсан байх юм бол тэр зүйлүүд яг чиний зүрх сэтгэлийг дүүргэж чадахгүй бол жинхэнэ тэр амьдралын утга учир үн цэнийг өгөхгүй бол бас яг амьдралын чанарт яаж үлвэл мэдэхгүй. Тэгэхээр яг энэс сурж эхлэхийн өмнө ч юм уу сураад явж байхдаа энийг нэг өөрөөсөө асуугаарай гэж зүгээр яг хэлмээр байна. Би ч гэсэн өөрөөсөө асуудаг. Тэгээд яг би яг юуны төлөө хийгээд байгаа гэдгийг өөрөөсөө айгүйх асуудаг. Тэгээд яг миний хувьд бол яг л миний өмнө сууж байгаа тэр хүн тэр зүрх сэтгэлийнхаа өвдөлтөө ус шаналл зовлон юу гэдэг те асуудал бэрхшээлээсээ тэрийгэ даван туулаад эдгрээд инээмсэглээд ч юм уу тайван болоод ч юм уу те гараад явж байгаа харахад миний хувьд айгүй үн цэнтэй утга учиртай байдаг болохоор
ер нь тийм нөгөө зовлон сонсоод байгаа ч юм те хэцүү байгаа гэж хардаг. Тэгэхээр яг энэ бас айгүй чухал хаа гэж бодож байна. Тэгэхээр энийг нэг өөрөөсөө асууж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй зүгээр яг сэтгэл зүйн сонирхоод өөрсдөө дэвлэлийн төлөө сонсож байгаа тэр хүмүүст би хэлэх юм бол тийм итгэл гэдэг зүйл те бодит байж болдог, би болж болдог зүйл те. Тэгээ тэр нь зүгээр яг өөртөө төрөөд байгаа те тэр таагүй байгаа, хэцүү байгаа тэр зүйлээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тэгээ хүлээн зөвшөөрөх үед угаасаа айгу хэцүү байна. Тэр нь символ нөбөр ч юм шиг нэг судал дээр арчаагүй хэцүү өвдтөө нэг болохгүй болсон юм шиг санагдана. Гэхдээ тэрийг ч гэсэн яг байгаараа хүлээн зөвшөөрөөд окей за би юм байна. Тэгээд өөрийнхөө хүсэж байгаа тийм ингээд дараагийн төвшний хүн боллоо гэх үед айгу боломжтой ингээд зүйл тийм. Тэгээд энэ бол юу гэдэг намайг хүмүүстэй ярьж байхад нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө авах сэтгэл зүйн хэлбэн тэгэхээр нөгөө өмнө чинь яг нөгөө шараад хараадны юм галзуу мэдрэлтэй тийм гэж боддог байсан бол одоо гэхдээ хүмүүс айгу нээлттэй болсон баг тийм. Энд чинь яг л адилхан бидний бие махбод үүсдэг нэг гэмтэлтэй толгой өвдөд байвал бид нэр юм аваад ухыг мэддэг тийм. Одоо үүдээ хөвлөв гэц өвдөд байвал бөөр өвдөл бид нар эмчэд очиод үзүүлэхээ мэддэгтэй адилхан. Бидний зүрх сэтгэл төрж байгаа шандал зовлон яг л адилхан тийм. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөгдөх тийм. Энэ бол маш энгийн зүйл. Энэ нэг тийм гажиг тийм буруутай зүйл бол биш шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр яг энэ өөрийгөө тийм за нэг сэтгэл зүйчтэй уулзах уу сэтгэл зүйн нэг болохгүй байна гэж бодож байгаа энэ хүмүүс бол танд нэг болохгүй байгаа болохоор биш зүгээр яг хэвэн зүйл шүү яг л тийм тэр үднээс аваад тэгээд яг өөрсдөө бас яг идэвхлийн замдлаа эхлүүлээд нэг эхэлчихсэн байхад ер нь бол заавал болтноо. Ард нь болдоод ард нь гардаг тийм. Тэгээ магадгүй бас яг манай багшнаас юу хэлдэг байсан байхгүй юу? Заримдаа бидний дотроос сэтгэл готрол гэдэг чинь яг үндэ эхлээд бидний дотроос ирж байгаа мессежээ дуудлага ямар нэгэн зүйл болохгүй байна гэдгийг чанд өгч байгаа мэд дуудлага тийм болохоор утсаа аваад хариуг нөгөө гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр сэтгэл готрол гэдэг чинь өөрөө ингээд дахиад нөгөө нэг сэтгэл готрлын тэд төвшин гэл ингээл диагноз хийгээл тийм би тэгж ямар тэр нь дөр нэг ач холбогдол өгдөг байхгүй юу? Окей, нэг төвшөнтэй байна, хоёр төвшөнтэй, нэг төвшөнтэй хамаагүй тийм. Тань зүгээр идэг л хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь тийм муу зүйл биш. Маш бол та ганцаараа биш шүү тийм. Та олон байгаа. Тэгэхээр тэр өнцгөөс хараад бас яг гоё тэр аялал эхлүүлээд эхлүүлээсэй гэж хүсэж байна тийм. Тэгээрээ сэтгэл зүйч нар ч гэсэн өөртөө өвдөө тэр журны дотор явж байгаа шүү. Тийм шүү тийм. It's not shame. Ерөөсөө ичих зүйл биш шүү. Тэгээд өнөөдөр маш их баярлалаа. Тэгээд маш чухал encouragement байлаа гэж би бодож байна. Тэгээд яагаад гэвэл яг ингээд тусламж хэрэгтэй болох үед ч юм уу тийм. Яг ингээд үнэхээр ямар нэг юм болохгүй байгаагаа мэдэх үед заримдаа бүр ингээд stuck болчихдээ шүү дээ ингээд тийм. Тэгээ магадгүй яг өнөөдөр шинэлийн юм үзэж байгаа хин нэгэнд бас энэ мэдрэмжүүд хүрч байгаа бол та сэтгэл зүйчд хандаарай. Тэгээд мэдрэмжтэйгээ хамт суугаад үзээрэй. Тэр найзыг таньж мэдээрэй. Тэр үл мэдэх найзыг. Бүх насаараа тэр найзын эсрэг ингээд тулдах гэдсэн чинь үндэ тэр найзын дотор ямар нэгэн танд хэлэх гээд байгаа мессеж байгаа шүү. Залгаад юу лээ дуудлагыг аваарай, хариулаарай. Тэгээд өнөөдрийн маань дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаартай бас хамт байж дуустал унсаж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай. Yeah. Welcome.